Сайн байцгааны үзэгчдээ энэ телевизийн бүхэн өрөө нэвтрүүлгийн 43 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт Монгол бүхэн өргөнд 2 барилдаан болсон. За Бэм гарагт Төв аймгийн Баян Чадман сумын түүхт 90 жилийн ой зориулсан улс аймгийн алдар цолтой 128 бүхэн барилдаан болсон бол Нэм гарагт улсын арга цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан болсон. За ингээд өнөөдрийн дугаарыг хүндэт зочноор Ховд аймгийн Мөс сумын харьяат сумын зан үндэсний бүхийн дэд тайлбарлагч Баяр Магна өргөдөн орцож байна. За мөн энэ телевизийн хөтлөгч Хаширдан за сэтгүүлч Насанбаатар бид энэ удаагийн дугаарт үзэгч та бүхэнд өнгөрсөн 7 хоногт болсон бүхийн барилдаануудыг таймлан хүргэнэ. За ингээд бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. За баярлалаа. Өдөрөнд өдрийн мэнд хүргье. За өнгөрсөн амралтын өдөр бүхэн өргөнд 2 барилдаан боллоо. Таны хувьд бас бүхэн өргөний дотор бас тайлбарлаад хүргэлээ шүү дээ. Ер нь ямар хөө барилдаанууд болсон бэ? За ер нь сайхан барилдаан боллоо. Төв аймаг Төв сайхан нутгийн Баян сайхан нутаг болох Баян Чандман нутгийн 90 жилийн ой зориулсан улс аймгийн алдар цолтой 128 бүх барилдсан. За тэгээ Чандман нутгаас дөрөн гарсан анхны өгөө цор ганц улсын цолтой улсын хүчит харцаг Эрдэнэлгийн ууган баяр харцаг урамтай сайхан барилдсан нутгийнхаа ард түмнийг баясгаж бүхэд байртай Монголын ард түмэндээ бас сайн бүх сайхан залуу гэдгээ харуул төрүүллээ. За тэгээ их шүүгийн дөрөвт бол Төв нутгийн 3 сайхан залуу үлдсэн байна. Сайхан барилдаан боллоо. За ингээд аврагуудын барилдаан аврагуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан бол бүр л илүү сонирхолтой барилдаанууд болсон шүү дээ тийм ээ. Тэгээ Монгол Улсын авраг цолтонд хүндэтгэл үзүүлэхийн хүү барилдаан нөгөө нийслэлийн Монгол Ардын намын 101 жилийн ойтой хамтран Монгол Ардын намаас зохион байгууллаа. Тэгээд амьд зэрэг байгаа бүх аврагууд маань ихэнх нь хүрэлцэн ирлээ. Аврагууд маань дэшегээ барилдлаа. Мэдээж Монгол Улсын авраг хангай цулаан хамгаалт сайхан барилдааныг үзүүлж түрүү хүртсэн байгаа. Тэгээд энэ хүү барилдаануудын маань тоймыг бид тоймлон үзэх болно. Их сонирхолтой барилдаанууд олон бий. За ингээд 3 давааны Бэм гарагт болсон барилдааны амыг хэдүүлээ харцгаая. Баяр Магнаахын хувьд бол 2 өдөр өргөнд ажилласан тийм. Тэглээ 2 өдөр суулаа тэгээд Баталцын заан зүүнийг манлайлан барилдсан. Эхний өдрийн барилдааныг за ер нь заануудаар манлайл болсон барилдаан болсон. Батмөх заан бас их сайн барилдлаа. Энэ үлрэлийн 2 дахь гişүүгөө тэгсэн. Батмөх заан авч байна. За тэгээ 3-ын даваанд Төв аймгийн Баян сумын Батцүг Арслан Баталцын заан аваад Батмөх заан Жамбалдорж Цэргийн Арслан. За ер нь ам бол Арслан аймгийн арслангууд олон барилдсан учраас бас сайхан байсан. Тэгээд 3-ын давааны тунаа бас их харалтай чацтай ер нь өсөж яваа 2 залуу арслангийн тунж барилдсан бас их сайхан барилдаан болсон. За ер нь Ховдын баяр жавхлан бол ер нь барилдаан болгонд л тунж барилдааны ур чадвар нь өсөж байна. Нөгөө талд Сэрэн Арслангийн хувьд бас их аятайхан формтой байгаа. Хавар Сэрэн бол ер нь сайн байгаа гэдгийг харуулж байгаа шүү дээ. 2 өдрийн турш хоёуланд нь сайхан барилдаж. Ер нь өчигдөрч бас тунах магадлал өндөртэй байсан. Ер нь 3 бөхөөс л амлагдсан да. За ингээд улсын цолтой 17 бүх энэ өдрийн барилдаанд зодголсон байсан. Төв аймгийн Баян Чандман сумын 90 жилийн ой гэдэг манай үзэгч Баян Чандман сум руу явж үзэх хүмүүс бол нөгөө дархан явах замд тааралтай хамгийн ихний сум гээл мэдэндээ тэгээд цаашаа Борнуур гээл залгаалгаа явчихна. Олон хүмүүс л замдаа цайлж орж байсан тийм сайхан сум. Тий сайхан сум. За 3-ын давааны хамгийн түрүүнд улсын зам Батүлзийн аймгийн арслан Батсүхэр 2 заан ер нь ойрхон давсан да Батмөх заан. Тий Батүлзийн заан 2 ер нь зэрэгцээл давсан. Батмөх зааны хувьд бол заан цолныхон хүндэтгэл дэшегээ барилдаад шүүгтүүлсэн. Баян Чандман сумынхаа барилдаанд бас хүндлээд нутгийн ард олныг сайхан хүндэлж ирж дээшгээ барилдлаа. За тэгээ 3 даваанд ч сонирхолтой ам онолт ам бас их байсан. Тунаанаас гадна бол Мөнхбаатар хурц Нандин Эрдэнэ Арслан авсан гээл сонирхолтой ам нэлээд. Ер нь Арангаан Батсан гэлээ Нандин Эрдэнэ Арслан бол ер нь сүүлийн 3 барилдаанд л сайн байна. Бэлтгэл сургуульд маш сайн хийсэн байна. Ер нь барилдааных нь ур чадвар бас их өсөж байна. Ер нь л 3-аас дээш давж байна. Тий. За энэ төмөн очин бол баруун талтай хөмрөө давж байгаа. За одоо ууган баяр харцаг Чандман нутгийн одоо цор ганц улсын цолтойх. Улсын баяр наадамд 1 удаа 6, 1 удаа 5 давсан. За тэрнээс гадна Монгол бүхэн өргөнд бас одоо Чандман нутгийнхаа түүхт 90 жилийн ой зориулсан барилдаанд төрүүлээд бүхэн өргөнд 7 дахь дөрүүгээ авж байна да. Аймгийн ур зарслаа ууган баяр гээл зарлуулж эхэлсэн үеэсээ л ер нь түүний хувьд бүхэн өргөнд олон жил сайн барилдаж байгаа харцах та. Аймгийн ур зарслаа очирхүү аймгийн арслан Батдоржийг давбуу да. Баян онгорын
Баянгор аймгийн 3 булаг сум яриад нэг юуны Доромтын халахгүй маттар тий. Аймгийн урт зарслан Даш Тэмбэрэл аймгийн арслан Даш Тэмбэрэлийн ам бас их сонирхолтой ам байсан. Амандаач сайхан арслангаас тий. дээ. Ер нь сайн байгаа Бяртаа арслан амлаад шуурхаад авсан. За тэгш 2 заан бол одоо 1 2 3-ын даваанд Ховд нутгийн 3 бөхөр 3 давсан да. Аймгийн арслан Нямпүрийн бат сайхан улсын начин Галуудрахын дармааж андсан гэдэг. 3 дээр одоо Сосруур начныг шуурхаа барилдад авсан. Сар шинийн баяр зөрүүлсэн барилдаанд шөвгөржсэн аймгийн заанда. За Бямбударж начин бас ойр тарагдахгүйсэн өнөөдөр бас гарч ирээд сайхан барилдсан. За 3-ын даваанд Булган аймгийн сайхан сум яриат аймгийн Арсланбаат Эрдэнэ Баянгор аймгийн яриат аймгийн Арсланбаат Алжин ямиг давсан. Давааж амтсын уран зүүн талдаа хутгаж давсан барилдаа харагдаж байна. Ховд аймгийн яриат аймгийн Арслан Базар садыг 3-ын даваанд давсан. За жин их боловч ер нь өөртөө түүргүй их уран барилтаантай гоё сэрэг барилддаг. Тесрэлттэй хоёр талаараа барилт тий хоёр талдаа барилт их аятайхан барилддаг залуудаа. Энэ өдрийн бас ер нь онцлох хөстөө бүгчүүд нэг бол яхаа аргагүй Булган аймгийн сайхан сум яриат аймгийн Арслан Батсуурийн Батэрдэн гэдэг залуу. За Тунааны 2 арслан Батэрдэн арслан 3 бөхөөс Балжин арслан авсан Баянгорын 2025 оны Баянгорын баяр наадмын төрүүх. Тий. 3 давааны Тунааны барилтаа бидэнд харагдаж байна. За энэ 2 залуу ер нь цаашд ч бас Тунаа олон байгаа баха. Ер нь бол хин улсын золонд хүрчих байх л гэж ер нь харж байгаа. Өсгөлийн цагаан өөр гэдэг чи одоо бас Уйланголын 3 их аваргын үлгийн нутгаас төрж гарч байгаа Аралтай арслан Ховдын өстэй удамтай арслан хоёулаа л сайхан тулцсан удамтай залуучууд да. Цэрэг арслангийн хувьд бол зүүн талдаа өхөөлтөө зурж хавируулаад өвдөг шороотсон. Энэ барилдаан яг нөгөө маргааш нь болсон Ям гарагт болсон барилдаан дээр Батүлзийн зан дээр бас яг адилхан давхцаж болсон болж байна лээ дээ. За тэгээ 3 давааны төгсгөлийн сонирхолтой барилдаан Нандин Эрдэнэ арслангийн хонготой бидэнд харагдаж байна. Монгол улсын дархан авраг Гагван сумдын Сүхбат аврагт дээр очиж бэлтгэл сургуультаа базааж байгаа. За тэгж байгаа гэж хэлээ бас. Жингээ буулгаад ер нь их гой хурдтай хүчтэй байлаа. Нандин Эрдэнэ ахын хувьд бол хүчний 3 төрөлтийн тамирчин байж байгаад цаад үндэсний бөхөөрөө ингэ сайхан барилдаад ийм сайхан даваануудыг авч байна. Хүчний 3 төрөлтөөр бол ер нь бас Монгол улсын нэг топ 5 тамирчны нэг байхаар өндөр үзүүлэлттэй тамирчин байсан. За ер нь өндөр шүү Уганбаяр харцаг. За тэгээд Нандин Эрдэнэ арслан хоёр ер нь дээр шаханда. Яг бөхчүүд дундаас бол энэ хоёр гарч ирнэ те. Тэгээд авраг дээр хийж байгаа ер нь барилдаан штанг хүчний бэлтгэл хийх нь багасаад барилдаа их хийж байгаа учраас их гоё байна хаа хөнгөн их гоё байна гэж ирж байлээ Нандин Эрдэнэ арслан. За энэ Ховдын чандамны Уланбаярын бат цоож урт арслан. За бас л Улсын аймагт их шүүхтэй арслан. Баян үлгийн Говьолтой аймгийн баяр наадмуудад төрүүлсэн. Даваа учир начин Төмөн насан заан бас сүүлийн үед сайн барилдаж байгаа аймгийн заануудын нэг дээ. Өнгөрсөн жилийн сумын заануудын барилдаанд бас өндөр амжилттай барилдажсэн заануудын нэг сумын золтон залуугчдын барилдаанд бас төрүүлжсэн заан да. Дархуул аймагт сар шины барилдаанд он гарсны ард дээр сайн барилдаж шөвгөрөө. Тэрнээс цааш ирмэл Төмөн насангийн форум бол гоё байна. За Уланбаярын Батцоож урцсан. Усникагийн Батхэрэл арслан. Та хашир арслан аваад давсан да. Батхэрэл арслан одоо хэдийгээр унж байгаа боловч бас энэ жил бэлтгэл сургуульд бас тун сайн байгаа арслан да. Ер нь өргөний барилдаа алгасахгүй барилдаж байгаа. Энэ үлрэлт бол аймгийн урт зарслан Амгаланбаатарыг хүртэл намар нэг авчихсан байгаа. Өөрөөх нь барилдаан чанар харагдаад байгаа. Дагвар давааны төгсгөлд улсын начин даваа очрын хавраад давсан барилдаан бидэнд харагдаж байна. Хавраа мордоо хоёр бол тэгээд тий нэлээ хүч авсан барилдаан. Тэгээд даваа очир начны хавраа мордоо хоёр бол тэгээд арга байхгүй л өөрийнх нь дархан юм дархан байдаг тэгээд баруун хавраад авсан да. Өөрөөдөгч орж хавирдаг те мөрөөгөө шахаж. Ихэнх хүмүүс бол зайлдаг, татаж, тойрдог, янз бүрээр хавирдаг. Яг урдаас нь алхаж ороод тэгээд орж хавирдаг, хавирчиж байгаа. За ингээд 3-ын даваанаас онцлох юм даваа барилдаан юу ямар барилдаанууд байваа. За ер нь саяны барилдаан дээр Мөнхбаатар урт зарслан бас Хурц Бадрангуй арслан их дээшээ барилдах байх гэж үзэгчд. За ер нь би ч гэсэн тэгж таа уралж байсан. Тэгээд 3-ын даваанд Арангаан Бяртаа арслан Нандин Эрдэнэгийг аваад унлаа. Тэгээ Нандин Эрдэнэ арслан бас онцлууштай барилдаанаа өөрчлөөд их гоё байна. Тэр барилдаа их сонирхолтой барилдаан байсан.
За гурван бүхөөс Батсуурийн Батэрдэн арслан, Онжоо арслангууд одоо 2025 оны 2 арслан биенээ амлаад Батэрдэн арслан тэгээд арга байхгүй бүхэн өргөнд бас 2 өдөр дараалт төрүүлж ирсэн аймгийн ачин золтой. Тэгэхээр арга байхгүй тэгээд барилдааны ур чадвар өсөж яваа. Ер нь булган нутгаас залгаж улсын золлонд хүрэх боломжтой залуу арслан. Энэ хоёр барилдаан бол онцлогтой байсан да. Хашаагийн үед. Тийм сая хоёр барилдаан дээр нэмээд хэлэх юм бол мэдээж одоо тунааны барилдаан л байна л да. Цэрэнг бас ямар хэмжээнд барилж байгаа гэдэг бид ямар гарагт 2 өдөр хоёуланд нь харсан. Сүүлд Орхомоор арслантай хийсэн барилдааны дүрс одоо манай нэвтрүүлгийн 2 дугаар хагас харагдана. Орхомоор арслантай хийсэн барилдаанаас чарахад сая баяр жавхлантай хийсэн барилдаанаас чарахад бол цэрэнгийн хувьд бол их сайн байна. За мэдээж одоо баяр жавхлангийн формыг бол жилийн туршид бид ярьж байгаа. Тэгээд яг энэ хөл ажиллагаан дээр бол яалтчгүй баяр жавхлангийн бас давуу тал. Одоо энэ биеийн жин ихтэй маста өндөр хөнгөгт хоёр хөлийн ажиллагаа мэдрэмж бол ер нь асар өндөр залуулдаа баяр жавхлан. Хоёр талаараа мэхийг хариулдаг. Одоо ингээд харахад өхөлц зүүнийг хавирж байгаа юм шиг боловч нөгөө талаас буцаагаад хавирсан үнийг хүртэл гогдоод өхөлдөж чадна гэдгээ нөгөө ерөнхийлөгчийн цомор дээшээ барилдахад бям бутгаар харсан дээр харуулж ирсэн. Ер нь төрдөхгүй л байгаа юм л да өөрийнхөө энэ хөдөлгөөнүүдэд. За тэгээд 4-ийн даваанд бол улсын зам хөдөр болгохтой тэрээр хэрхэн барилдсныг хамтдаа харна. За ингээд үргэлжлүүлээд 4-ийн давааны онолтой харцгаая. За 4-ийн даваанд улсын зам Батүлзий гоц мөрөөж барилдсан. За энэ нөгөө 128 гэж байж байгаа бүртгэлээс бас нэг хэдэн бүх шалтгаантай бүртгэж амжаагүй тэгээд сондгоорсон учраас Батүлзий зам Соломжил Тэрэмбэр гоц мөрөж байгаа юм. За тэгээд Төв аймгийн 2 бүх улсын зам Батмөнх аймгийн зам Тэгш 2-тай баяр жавхлан арслан хөдрүүлэг заантай хин хинийх нь одоо бэлтгэл сургуульд сайн байгаа 2 хөл 4-ийн даваанд таарсан да. Тэгсэн Уугмаар арцаг аймгийн арслан Анд Эрдэнэтэй, улсын начин Даваа Очор аймгийн арслан Бат Эрдэнэтэй, улсын начин Түмэн аймгийн арслан Даваа Жомц, улсын начин Бямбт орж аймгийн арслан Урт арслан Таштамбрэлтэй нугараад 4-ийн давааны сүүлийн нуграан дээр аймгийн урт арслан Очорхой аймгийн урт арслан Батцоож нар нугарсан. Тэгээд хаврын үйлрэлд угаасаа л ер нь улсын золтнуудаас ингээд өөрсдийнхөө бэлтгэлийг тааруулаад барилдааны оролцоо бол тодорхой хэмжээнд буураад явж байгаа үед буцаад доороос арслангууд ингээл шахаад л гараад ирж байгаа юм л да. За энэ Баян чанарын сумын түүхт 90 жилийн үед зориулсан хүчтгүйн барилдааны 4-ийн давааны дүрс бидэнд харагдаж байна. За 4-ийн даваа төв нутгаас бас олон сайхан бүх 4-ийн даваанд босч барилдсан да. 2 зан, 1 харцаг, аймгийн арслан Даваа Жомц аймгийн зан Тэгш 2 гээд. За Батүлзий заанчудаа тэгэл Монголын ард түмэн бүгдээрээ л мэднэ баар авахгүй барилдсан барилдаан болгонд бол дээш шахдаг ер нь. Их шүүгээс дээш гарч барилдаж байгаа. Ер нь баг шүүг нь бол 100 нэлээ ол гарцсан баг шүү. Баг дунд шүүг. За төрөө үзүр гэвэл тэгээд ер нь 30 нэлээд гараал 20 нэлээд гараал явсгаа. За энэ Батэрдэн арслан бол бас бэлтгэл сургуульд сайн байгаа гэдгийг харуулж та Даваа Очор урдны даваанд бас нэлээд хүнд барилтаа хийчихс болсон. Тэгээд Батэрдэн арслантай бас. За одоо энэ дээр хөдрүүлэг зам бол бас хонгодоо явсан. Тэгээд нөгөө дөрмийн дагуу гэх юм одоо хүний хөл туссан гэдэг шалтгаанаар үндслэлээр хоёр өхийн барилдааны бичлэгийг удаашруулж араа за ямар нэг тулсан юм алгаа гэд. Өдрөө зааныг давуулсан да. Тэгсэн. Нэг дөнгөж өсгөнд нэг эхлээд хүрсэн юм байлаа л дээ. Аймгийн арслан Даваа Жомцын улсын начин Төмөнг зүүн талдаа мушгаад давсан барилдаа харагдаж байна. Хөдрүүлэг зан аймгийн арслан баяр жавхлан нарын хооронд бол илүү бас тийм өрсөлдөөнтэй нэлээд хүч авсан барилдаан хүлээж исэн үзэгч сонирхогч олон байсан баг. Тэгээ өдрөө зан бол одоо сүүлийн 2-3 барилдаанд сайн барилж байна л да. Заан золтонгуудынхаа барилдаанд төрүүлсэн бэлтгэл сургуульд сайн байгаа. Ер нь өөрийнхөө ижил золтоо заануудтайгаа сайн барилдаж байна. За энэ дээр Бямбдорж Начингийн бол зүгээр мэдрэмжийн барилдаан гарч байгаа. Үнэхээр бие жижиг жим баг боловч одоо өндрөөр бол өндөр хүн шүү дээ. Метр 80 нэлээд гарантай 84 5 байгаа. А жингийн хувьд бол хөнгөн гэхдээ барилдааны ур чадвар мэдрэмж. Энэ жилийн өнгөрсөн жилийн төрийн 2 наадмын залуу начны дааг хөтөлсөн начин гэдэг. Шүүгийн даваанд уссан доо. Улсын зам Батмөнх аймгийн зам Тэгшүүрийг зүүн талдаа хавраад тавсан барилдаан харагдж байна. За өөрийнхөө шавьтай энэ даваанд таарч барилдсан. За улсын ард Уугмаар аймгийн арслан Анд Эрдэнэ зүүн талдаа сугдаж зайлж мушгаад давсан барилдаан бидэнд харагдаж байна.
Яг бас сүүлийн үед нэг сүүлийн 2-3 жилд залуу арслангуудыг дагаад бас бүх сонирхсан үзэгчд маань бас Уган баяр харцгийг бас ямар хэмжээний барилдаж байсан бэ гэдгийг сайн мэдэхгүй байх нь. Хүнд гэмтэл хүртлийн ар дээрээс эргэж ирээд барилдаж байгаа. Түүний хувьд бол аймгийн арслан цолтой л ер нь улсын алдар цолтой бүчүүдийн барилдаанд шүгээн дөрөвт үлддэг, дээшээгээ төрүүлдэг, үзүүрэлдэг ийм арслан байлаа. Тий, бүхий өргөнд ч одоо 7 төрөө аавна гэдэг чинь бас том амжилт шүү дээ. 2019 онд анх Улс аймгийн цолтой бүчүүдийн барилдаанд Батүлзий заантай үлдэж төрүүлж исэн Батүлзий зааныг хайж хүүд 7 өдөрт тулсан аймгийн начин багтаагүй одоо 512 өрхийн барилдаанд үзүүрлж байсан гэдэг Уган баяр харцгийн хувьд бол бяртай барилдаан бол ус үнэхээр гоё барилдаантай залуу шүү дээ. Яг тухайд бол ягаан далбаатай барилддаг байсан да, их сайхан үздэг байсан. За тэгээ 4-5 оны сүүлийн нугараа аймгийн ур зарслан очирхуу аймгийн ур зарслан Батцоож нарын барилдаан очирхуу арслан зүүн талдаа шууданныхаа барьцыг татаж хөндлөн дайраад давсан барилдаан бидэнд харагдаж байна. Очирхуу ур зарслан бас их сайн байна. Ер нь бэлтгэлийн форум одоо 2025 оны наадмаас 26 оны наадмын хооронд бол ер нь улс аймагт сайн байна. Өөрийнхөө одоо аймаг цэргийн цолтонгуудынхаа барилдаанд ч тогтмол сайн барилдаж байна. Тэгэхээр ер нь бол улирлаас улирлын хооронд барилдаж байгаа барилдаанд сайн байгаа залуучууд тэгэл нэг юм хэлээлээд тийм да. Нүдэн дээр сайжраад авчихгаа. Тий, улсын цол руу л ер нь шахаж яана л гэсэн. Одоо сумын цолтонгууд нь бол аймгийн цол руу шахагдсан байгаагаа өөрсдөө мэдрүүлээд эхэлдэг. Тэгээд ер нь бол очирхуу арслан бас улсын цолтны тааварт хасгаарг болсон байлээ дээ. Тэгээ барилдаан шалгасахгүй сайн барилдаж байна. Сайн байгаа. Ер нь барилдсан барилдаан болгондоо сайн барилдаж байгаа. За тэгээ дээрэс нь алтан цомч бас сайн барилдсан гэдэг нэмэх юм бол ер нь энэ улирлын форум сайн байгаа л да. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төгч. Хамтдаа бүтээй Rio Tinto. Оргилуун брэнд, оргилуун амьдрий. Шунхлай компани хүчирхэг Монголын хөгжлийн гурт. Ирээдүйг технологиор холбоно Mobicom. Таны санхүүгийн нүмер. За үргэлжлүүлээд 5-5 оны яамыг харцгаая. За боксондороо зөвхөн 4-5 дээр хийлээ. 5-5 дээрээс буцаад 8 бүх барилдаж ихсэн. Улсын зам Батүлзий 5-5-нд аймгийн арслан Бат Эрдэнэгийг амлан авсан. Улсын зам Батмөнх аймгийн арслан Даваа Жамцыг амлан авч, улсын зам Өдрүүлэг улсын начин Бямд оржийг амлан авч, энэ даваанд аймгийн ур зарслан очирхуу улсын арцаг Уган баяртай тунж барилдахаар болсон. Ам авсан байдлыг харахад бол яг л ер нь иймэрхүү байдлаар ам авах юм гэж таамаглаж байсан. За Батүлзий зааны амлыг ганц тийшээ доошоо солигдож магадгүй юм даа л гэжсэн. Тэгээд зүүн талтаа мэдрэмжтэй арслан авсан да. Адилхан одоо Батүлзий заан өөрөө солгоо талтай шүү дээ. Тэгээд адилхан зүүн талтай учраас нөгөө Батүлзий зааны эхний одоо энэ улирлын туршил хийгээд байгаа тэр сэнжигэн дээрээс ноолж байгаа, муутгаад хавирж байгаа тэр хөдөлгөөнүүд дээр бол суллаж мэдэрч үлдээд сонирхолтой барилдаан гаргасан. Тунсан хоёр бүхэн барилдаан хурдан шийдэгдсэн. Учирхуу арслан их сайхан зоригтой уг нь явсан. Хөл түрээд уг нь суйлаад зүтгэсэн. Тэгээд арга байхгүй бяртаал давган баяр. Тэгээд бяраар тогтоогоо тэгээд илүү өргөж давсан да. За тэгээд энэ Бямбарагт нөгөө Баян чандмын сумаас бас түүхэн 90 жилийнхаа ойд нэрэмжит барилдаанд ирж хөгжөөнд дэмжихэр ирсэн тийм үзэгч фэнүүд их олон байсан учраас тэгээ уур амьсгалч ер нь их гоё байлаа. Тэгээд уган баяр ахыг давх болгонд л ерөөсөө бүхий өргөж ястал нээжгэнсэндээ ганцхан бүхтэй сумдууд бол яг л ийм л байдаг юм байл л дээ. Ер нь. Тэгээ дээрэс нь аймгийн арслан цолтой бүх чандам нутгаас төрөөгүй. 1995 онд аймгийнхаа баяр наадам Шарвдарж арслантай үзүүрлж ирсэн. Тагнуулын ерөнхий газар иш спортоор оны өг аймгийн зан Арагчаа жавын Идрүүн гэж зан. Тэгээ ер нь 3 аймгийн заантай. За хамгийн сүүлд одоо 2011 онд чандам нутгаас аймгийн начин Инкот гэж залуу аймаг ах байдаг шүү дээ. Аймагтай давж аймгийн начин болж ирсэн. За тэргээл залгаал ууган баяр гарч ирсэн дээ. Уган баяр харцагч аймгийн начин цолтой бас нэг хэсэг бас таавгүй сайн барилддаг байсан. Тэгж байгаа 18 оны болсон тий. За Даваа Жамц Твжэнийхээ багштай барилдсан. Тэгээд зүүм ордоод авсан да. За Батүлзий зааныг ер нь дасгаж байгаад энэ зүү утгаа ер нь 2-3 хийж үзэл. Тэгээд сүүлд энэ дээр их лав орсон да. Тэгсэн.
Улсын зам Баталзаа яг дагаж хөлөө өргөж таарад өргөсөн яг өргөх агшинд нь дагаж Баталзаа өөр нарийсгчээл Батэрд Үр нарийсгаад. гоё мэдрэмжтэй. өргөсөн. Тэгээд яг хотгой хөмрөө хоёрын голоор ингэж хөндлөлтүүлж дайраад мэхэг үүсэж анх удаага улсын аймгийн цолтой бүх юм барилдаанд Батэрдний хувьд ингээд шүгээн дөрөвт шалгаран үлдэж байна. Улсын хүчтэй замаар түүний хувьд бас анх удаага давлаа. Энэ өдрийн барилдаа нь бас таамаг эвдсэн барилдаа ингэ. Ер нь бол таамаг эвдсэн барилдаан бол энэ бас л та арга байхгүй. Бас бүх сонирхогч нар үнэн фэнүүд бол Батэрдний нэрч бас тийм шин нэр биш л те. Аймгийн начин цолтой, аймаг зэргийн цолтой бүх юм барилдаанд хоёр дараалж төрүүлэхэд л энэ залууг за одоо энэ дараагийн их том цол авах залуу болгоноос гарч ирж байгаа юм байна гэдээ ярьж байсан тийм олон бүх сонирхогчд байгаа. Тэг ямар ч байсан бол нэг жил өнжөөд аймгийн арслан болоо. Тэр формын аймгийн арслан болсон тэгээд. Нодлон төрүүлсэн энэ жил ингээд Баталзаа зааны бас нэг хүлээлт одоо 2025 оны 5 сарын 25-наас хойш одоо аймаг зэрэг улс аймгийн алдар цэлтэй хөгжүүдийн барилдаанд бүхэн өргөнд хараахан төрүүлж амжаагүй явж байна. Тэгээд жилд бол нэг 2-оос 3 за багадаа л ер нь 2 төр авдаг. Одоо тэгээ хизээ төрүүлэх болоо гэж бас үзэгчд хүлээж байгаа бах. Энэ барилдаан дээр бас их дийшээ барилдах байх гэж олон үзэгчд ер нь ярьж ирсэн. Тэгээ Батэрд нарсланд дахин болгосон да. Ер нь олон хүмүүс л яах аргагүй Баталзаа зааныг бол түрүү авчаасаа л гэж л хүлээгээд байгаа шиг. Тэгээ одоо өмнөх дугаар үуч гэсэн одоо тайлбарлагч Наранбаатар ах ч гэсэн ер нь л түрүү одоо хавраас авандаа л гээл одоо өнгөрсөн 3-4 сарын барилдаанууд ч гэсэн ер нь жишээ татаад хэлж байсан санагдаж байна. Тэгээд энэ чинь Баталзаа зааны хувьд бид нар ингээд асчихсан байгаа тоххой. Өөрийнх нь одоо биелүүлэх нэг энгийн норматив биелүүлэх байгаа юм шиг санагдаад байгаа. Тэгээд тэгжил байгаа юм л да. Хизээ төрүүлэх болоо л гэж бид хүлээж байгаа. Баталзаа заанаас бол нэг шүүг тоолохгүй шүү дээ. Тий, шүүг тоолохгүй болсон. Өнгөрсөн 5 сарын барилд 5 одоо 2025 оны 5 дугаар сар зохиогдсон барилдаан чинь дараа л 2 өдөр төрүүлээ явжсэн болохоор тэгээд арга байхгүй төрүүлэндээ гээл төрүүлэхгүй наадамтайгаа очиж байдаа гэсэн хүмүүс бас их байх шиг байгаа юм тий. Баталзаа зааны хувьд бүтэн нэг жил тойроод бүхэн өргөндөө төрүүлэхгүй байна гэдэг бол нөгөө өмнөж фэнүүдийн хувьд бол нэг юм л хэлээд л байгаа юм л да. Тэгээд энэ хавар бол харин төрүүлчихэр хэмжээнд форм нэг сайхан байгаа. Нямгаргийн барилдаан ч гэсэн үнийг харуулсан шүү дээ. За ингээд үргэлжлүүлээд 6-гийн давааны амыг харцгаая. За 6-гийн даваанд Усын зан хөдрөөлөг аймгийн арслан Батэрднийг амлаж авч Усын арцаг ууган баяр аймгийн арслан даваа чамснаар тунж хоорондоо барилцсан. За өдрүүлэг зааны хувьд бол нутгийн хоёр бүх тэгээ Булган аймгийн Залуу аймгийн арслан Батэрдэн нараас аймгийн арслан Батэрднийг амлаад нутгийн хоёр бүхөө үлдээсэн байна. За тэгээ Төв аймаг гэдэг бол одоо хизээнээс л бөхтөө нутаг дархан аваргууд гэдэг одоо Төв нутгаас одоо жигждийн мөнх хот гэж аат дархан аварга Агван сандны сүхот гэж Монгол төмний сэтгэл зүрхэн доног гэсэн уран барилтын дархан аварга Давгцэрэнгийн Адбаатар гэж агуу аварга. Тэгэл ер нь бүхийн үлгийн арслангууд бол тэгээд одоо маш олноор тоологдно. Арга байхгүй тэгээд Төв аймгийн Баян Жандамны түүхт 90 жилд Төв нутгийн 3 ирээдүй болж байгаа залуучууд үлдсэн. Өндөршил сум гэдэг бол одоо бас Даншгийн ах аварга, Өсхөөр гэдэг аварга үлгийн нутаг. Тэнд одоо хөшөө нь боссон байдаг. Өдрөө зам бол үнэхээр энэ улиралд форм бол сайн байгааг харуулж байна. Арслангуудтай бол ер нь их төвгүй барилттай л дээ. Тэгээ өөрөө чөлөөтэй 97-нд Аз ТV аварга болж ирсэн. Ер нь л гарын үзүүрээр суулаа тахимдаа энгийн даваануудыг даваад байгаа л та. Хавар ер нь саршны барилдаанаас хойш бол өдрүүлэг зааны бас формыг үнэхээр цохож магтмаар л байна л да. Онцгой сайн байгаа л да. Өөрөө ч сайхан залуу л да. Залгаа холбоос. Сарц гуган баяр өөрийнхөө зүүн талдаа дархан сугдааныхаа барьсан. Энэ сугдаан дээр сэлдүүлдээ бол бас амар явдаг байсан залуу штэ угна. За ингээм мушгаад давж байгаа. Одоо ер нь нөгөө тэгш барьцны барилдааны бас эхний тэр нөгөө дөрмийн гаргалгаа бас энэ ууган баярхын барилдаанаас ч бас гарсан байж магадгүй л. Тэгээд дөхөн бол ууган барих шиг вертав ш учраас нөгөө экстейшн өргөж чадахгүй л байна л да. Яг экстейшээ зөхиод өргөчдөг. Хөндөрүүлээ гаргаад ирдэг. За энд бол зүүн сугцсныхаа эсрэг тал буюу баруун талдаа шуудныхаа барьцыг тавьж огцсон сугдаж мушгаад тэргүүн барийн төлөө шалгар үлдсэн барилдаан харагдаж байна. За үргэлжлүүлээд үзүүр төрөний барилдаанаа шууд харъя. За үзүүр төрөнд Усын зан хөдрөөлөг болон Усын арцаг ууган баяр нар шалгарч хүлдсэн. За Усын зан хөдрөөлгын хувьд 1-ийн даваанд даваад орж 2-ын даваанд сайн баярыг, 3-ийн даваанд Эрчин хүүг, 4-ийн даваанд Баяр Жаголон, 5-ийн даваанд Бямдаж, 6-ийн даваанд Батэрднийг давж үзүүр төрөнд шалгарсан. За Усын арцаг ууган баяр
1-ийн даваанд Орнод аймгийн яриатай аймгийн арцаг, анх 2, 2-ын даваанд Говьтай аймгийн арцаг, Ган Тулга, 3-ын даваанд Баттрын гам баяр. Сэлэнгийн гам баяр арслан, 4-ийн даваанд Архангай Нанд Эрдэнэ арслан, 5-ын даваанд Очирхүү хурц, 6-гийн даваанд Давааж амс арслан гэдэг бүгднтэй сайхан барилдаад төрлөх сумынхаа түүхөө тэргүүн барилгалтахаар шалгаран үлдсэн дээ. Тэгээд 1-2-ын даваан дээр ч гэсэн ер нь гантлаг харцаг, за тэгээд анх 2 харцаг гэдэг ер нь дээшээ барилдах гэж аймгийн арслан цолны төлөө явж байгаа шилдэг харцгуудтай гарын үзүүр дээр сайхан хөнгөн барилтаа ягаал гарч ирж байгаа байлаа. За тэгээд 1991 болон 92 онд төрсэн хоёр хүчтэн баха. Угнах чи 91 гэж явдаг бах. Тэгээд бас яалтчвал одоо эд үе дээр байгаа Төв аймгийн хамгийн шилдэг хоёр шилдэгүүд таарж байгаа юм л да. Одоо Төв аймагт хамгийн сүүлд шүгүрсэн бөхчүүд, нийт шүг авчирсан бөхчүүдийг тоолох юм бол ер нь Батмөх цаанаас хойш одоо шүгүрсэн хоёр бүхэн энэ хоёр бүхэл байгаа бах. Тий. Усын наадам дээшээ өргөж байгаа хоёр бүх. 16 оноос хангаа ургаар заан зол хүрцэн нэг нь хүч заан Батүлзийг 5-ын даваанд давж усын золны босоо галахч байсан гэдэг. Ховд нутгийн хоёр хүчтнэр цолоо их үлсэн бөхчүүдтэй. За тэгээд өөрийнхөө дархан сугдааныхаа барьцсан дээрээс мушгиж мордон дээрээс мушгиж мэхийг үзүүлсэн барилдаан бидэнд харагдаж байна. За яг тэр тухайн жилийн цол авдаг барилдаанууд ч бас Уган баяр арцгийн хувьд бол үнэхээр бас Монголын ард түмэнд нэг чадлаараа барилддаг хүн ямар байдаг вэ гэдгийг харуулсан барилдаанууд хийж байсан да. Улсын зам Батүлзийтэй улсын начин мөг жаргалтай хийсэн барилдаанууд байгаа шүү дээ. 6-гийн даваанд мөг жаргал шинэ начныг давж одоо нэг хүнээр ахуулаад дэмжүүлээд байдаг. Яг л өөрийнхөө тамираар барилддаг. Ийм л бүхэл дөө. Батүлзий зантад наадам дээр бас нэлээд удсан шүү дээ. Тэгсэн. Ер нь тэгшүрсэн шилжээд хоёр талаараа тэгш нэлээд удаан барилдж байж тавж байсан тэгээд. Уган баяр харцгийг одоо яг саяны үзүүрийн хоёр бүхийг шалгахад өргөн цугласан ихэнх хүмүүс л Уган баяр харцгийг төрүүлж ирсэн гэсэн хүлээлттэй л байсан байх та. Тийм ээ. За ер нь бол өргөөнд сууж явахд бол өргөө бол ер нь л халуун байсан дээ. Чандман нутгийн ард түмэн ойрхон учраас Улаанбаатараас 72 км-ийн зайтай тэгээд маш олноор хөрөлцөн ирж нутгийнхаа ойг үзэж ах トゥ хамаатан садангараа бүх өргөөндөө уулзаж цэнгэж бүх гэдэг чи одоо Монгол төмний бас том дархлаа. Тэгээд том дархлаан дээр өөрийн нутгийн ой дээр өөрийн нутгийнхаа залууг төрүүлчихээсэй гэсэн тэр олон хүний хүсэл, тэр олон хүний залбирал, ерөөл гэж юм байгаа шүү дээ. Тэгэл Уган баяр харцаг үнэхээр сайхан барилдад төрүүлсэн. Энд дээр бол тийм муу хүн биш учраас үнэхээр сайхан байсан. Миний хувьд бол сайхан барилдаад төрүүлсэн дээ. За яг одоо дэлгэцэнд бидэнд Уган баяр харцгийн 1-ийн даваанаас эхлээд барилдсан барилдааны нийт тойм харагдаж байна. 1-ийн даваанд Орнод аймгийн харьяатай аймгийн харцаг анх 2-ыг давсан барилдаан байна. Одоо Говьтай аймгийн бугуц сум гэл бас Дуу Бат хоёр начин гэл яг л ийм ганцхан бөхтөө тийм одоо сумдууд. Манай ээж нөгөө Говьтай аймгийн бугуц сумын гаралтай хүн байдаг. Тэгээд нөгөө ганцхан бөхтөө болохоор яг сумаараа тэр бүхэн хардаг. Тэгээд би баг багтаа яг л нэрээс бүхэн хардаг юм. Яг энэ дээр бол би нэг Баян чандамны нийт ард түмнээс яг л Уган баяр харцгийг л хайгаад байгаа яг харахаар. Энэ шиг ингээл яг л ганцхан бөхтөө түүнийг хардаг нутаг бол бас тийм өвөрмөц байдаг юм билээ. Гэтэ бас ямархуу хэмжээнд наадаж чаддаг вэ гэдэг бас Баян чандамчууд энд юм баригт харуулсан. Анхудаа бас яг ийм бүхийн барилдааны бүх өргөнд хийж байгаа гэсэн шүү. Өөрөөсөө сумдаа бас бүхийн дэвжээтэй болж байгаа юм билээ те Баян чандамны хүчтэн гэж. Баян чандамны хүчтэн гэж дэвжээтэй. Чандман өргөлгээд жудоогийн сургалтын уулдаг жудоо дэвжээтэй шүү. Өсвөрийн барилдаанд жудоочтой авч орж ирж чандман дээр яг бэлтгэл хийдэг хүүхдүүд өсвөрийн жудоогийн тэмцээнд их сайн оролцдог шүү. Чандман өргөлгээд дэвжээ байдаг санагдаж байна. Тэгэхээр дараагийн залуучууд бас тий ер нь их сайн ажиллаж байгаа да. 3-ын даваанд аймгийн арслан Гамбаярыг за энэ одоо Поври хоёр залуу хоёлоо Берта хоёр хүн даарсан да 4-ийн углаан дээр. Уган баяр харцууд бас дотоод иргэн их сургууль төгссөн билүү те. Тий дотоод иргэн их сургууль төгссөн. Сүлд спорт рооны Уган баяр гэж. За тэгээд хэрэглэлтэй пауэрлифтингийн бас их өндөр зэрэглэлийн тамирчин байж байгаад хүчний спортоос бүхий спорт руу шилжээд амжилттай шилжсэн ер нь хамгийн том жишээ бол яхаа аргагүй Уган баяр харцаг. Зүгээр сайхан юм бие балдартай хүнд төмрийг сайн өргөдөг тийм бөхчүүд мэрэгжлийн тамирчид бол их олон байгаа шүү дээ. Яг бүх рүү шилжиж орж ирээд иймэрхүү хэмжээнд амжилт гаргасан бүх бол ер нь цөөхөндөө. Цөөхөн. Тэгэхээр л одоо тамиртай гэдэг нь ингээл яг энэ өргөж байгаа ер нь хөдөлгөөн дээрээс нь л алхаж гიშгэ явж байгаагаас нь харахад л тамиртай нь мэдхээр ийм л хүн л дээ. 2024 оны харцаг. Тий. 24 он.
Батөлзий занаар 5 мөнгө чаргал начингаар 6. Мөнгө чаргал начин бас ямар хэмжээний начин бэлээ гэдгийг бас бүгд л мэд Наранга хотонтой бас л бүхийлгийн өссөн сайхан нутгийн залуута 6 дээр барилдаж харцах цол авсан. Дараа жил нь начин зол 5 давж одоо усын золоо баталж байгаа одоо ерөнхийдөө. Даваа жамц гэж энэ бас Баганга дүүргийн баяр наадам төрүүлж Мангуу шаядын гэж туваа бөхтөө зүр төрөндөлдөж төрүүлж исэн залуу. Мэдрэмжтэй гоё барилдаантай залуу. Яг тэр үзүр төрөний барилдааны бас бичлэгч бас үзэхэд ер нь уран барилдаан гарч. Яг тэр барилдааны би бас тайлбарлаад Баганга наадмыг тайлбарлаж исэн. Айдын бол үнэхээр мэдрэмжтэй сайн барилдаг залуу гарч ирсэн. Тэгээд даваа жамц гоё барилдад төрүүлсэн дээ. Энэ өдөр ч гэсэн бас нэлээд сайн дэшээ барилдлаа шүү дээ тий. Ер нь л их тесрэлттэй тэгээд цацаа цалгаатай л барилддаг бүх тэгээд яг цацаа цалгаа таарах юм бол ийм төвшөнд барилдаж байна. Үзүр төрөний барилдааны дүрсийг бид дахин нэг удаа харцгаая. Энэ шууд гэдэг барьцыг халаад л экстеншн өргөөд одоо бүр хараараа л хэлгэлтэй нэг Лондон гэж үг хүртэл гардаг байлаа шүү дээ. Яг ингээ экстеншн өргөөд яг байран дээр ингээд газар лоомор тарж байгаа шиг байран дээр нь тавьдаг. Ихтэй байлаа. Хэнийг стейшн л өргөөд тавьдаг л бүх байлаа да. Тэгээд энэ өдөр бол яг л сайхан хүнд мөртлөөс эргэж ирээд Усникагийн Батгэрэл арслантай барилдаж байгаад хүнд гэмтэл авч байсан. Тэгээд энэ хүү гэмтлээс эргэж ирээд сая Баяр Магнахтай явжлаа 7 жилийн ард дээр. Тий 7 жилийн ард дээр төрөө авч байна. Өргөндөө төрүүлж байгааг нь харахад тун сайхан 2 дахь төрүүлж байна. Аймаг цэргийн 5 дөрөвтэй, 4 үзүүртэй. Ер нь 18-аас 19 оны улирлын аймаг цэргийгч ялчууд одоогийн хэлгээр бол хаанчлаад эзэн суусан да. Тэгсэн. Ирж барилдах юм бол төрүүлчихдэг л байсан яг тухайн жилдээ бол. За тэгээ энэ удирдлагын наадамд үзүүлсэн форм ямар байгаа вэ гэдгээ тун сайхан харууллаа. Ер нь наадамд өгчихсэн байгаа үед бол харцах наадмаар ч гэсэн цолоо ботлох. За цаашаа дэше ахиулах хэмжээнд барилдана гэдгээ харуулж байна. За ингээд бим гарагт болсон одоо бүхий барилдааны үстэй бүхэнд таймлан хүргэлээ. Ингээд шууд дамжуулалтын ерөнхий ивент итгэгчтэй та бүхэнд танилцуулъя. За ерөнхий ивент итгэгчээр хамтаа бүтээ Rio Tinto үргэлж өдөө Abu компани ирээдүйг технологиор холбоно Mobicom урьдчилгаагүй автомашин авахыг хүсвэл ган тогоос моторыг зориорой. За мөн хамтран ажиллагчаар Хүчирхэг Монголын хөгжлийн хүртэ Шунглаа компани, Оргилуун брэнд Оргилуун амьдрий, Өв Тэсийн өрөмтгөх сүү их нүүдэл, өрхийн үйлчлэгээний шинэ нэгдэл Mobihome, Mompay хэлбэр байлаа. За тос тослогооны материалын дэлхийн алдарт брэнд Petronas хамтран ажиллаж байна. Үдгчтэй ингээд хэсэг хугацаанд засварлаад эргээд студидтэй уулзъя. Нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч. Хамтдаа бүтээ Rio Tinto. Оргилуун брэнд Оргилуун амьдрий. Шунглаа компани Хүчирхэг Монголын хөгжлийн хурд. Ирээдүйг технологиор холбоно Mobicom. Таны санхүүгийн нөмөр. За үлстэй бүхөрийн нэвтрүүлгийн 43 дахь дугаар үргэлжилж байна. За ингээд дөнгөж сая бид бим гарагт болсон барилдааныг томилон хүргэсэн бол одоо нэм гарагт болсон барилдааны томилон хүрэхэд бэлэн боллоо. За тэгэхээр нэм гарагт бол улсын одоо 10 цалтнууд хүндэтгэл үзүүлэх нийслэлийн Монгол Ардын намын 101 жилийн нэрмжид ийм барилдаан болсон. За ингээд энэ барилдааны нэг одоо 3-ын давааны ам руугаа хэдүүлээ орцгоё. За тэгээд нийслэлийн Монгол Ардын нам үүсч хөсний 101 жилийн өдрөөс Монгол улсын аврах цолтны хүндэтгэлийн барилдаан. Ер нь чансаа өндөр гэж хэлж болох 128 бөхөрлөлдсөн. За тэгээд хангаа авраг Орхон Баяр Арслан гэдэг одоо цагт одоо өнгөлж барилдаж байгаа Бямбутхан Арслан гэсэн хүчтэнгүүдээр манлайлуулж сайхан барилдаан болсон. За тэгээд хангаа авраг 3-ын даваанд Баян хонгорын Бямбсүр Арслан хамлаж барилдсан да. Орхон Баяр Арслан мөнгө хэрдэн Сүхбаатарын мөнгө хэрдэн Ганц зүргийн мөнгө хэрдэн арслан авсан. За Бямбутхан Тосон цэнгэлийн мөнгө тогтох гэх аймгийн арслан, Батөлзий зам Майнбаяр арслан, Батмөх зам Наранбаат Баярбаатрыг Төв аймгийн Баярбаатар. За Лавгэрэл Гавьяат Гонжиг Тохоо арслан авсан, Хөдрүүлэг зам Эрдэнэт Осхон даваагийн Эрдэнэт гэж Хинтийн аймгийн арслан. За Дашарцаг бол Илбгийн Батсуур удам төхийг авсан да. За тэгээ 3-ын давааны үргэлжлэлд Улсын очингууд амаавж дуусаад нийтдээ 7 аймгийн арслангаас улсын очинд овчинсан аймгийн арслан Баттуржийг амлаа аваад аймгийн арслан Намнан сүрэн 5 бүхөөс Өвсгөлийн Хүрлбаатар арслан авлаа.
Гурван бүхөөс аймгийн арслан, Увс аймгийн Ариат аймгийн арслан, Мөнх Эрдэнэ аймгийн арслан, Цэрэн амлаад аймгийн арслан, Баяр Жавхлан цог гэрлэнаар тунлаа. Цог гэрлийн оронд ер нь өөр аймгийн арслан хэрвээ хоёр давсан бол бас магадгүй яг өмнөх Бямгаргийн барилдааны тунаа ер нь Ням гарагтаа дахиад давтагдахыгч байг гэхэргүй харагдана лээ. За тэгээд алдарцлуудууд бас авраг арслангууд зүүн баруун талыг магнаалж авраг цолны үндэтгэлийн барилдааны 3-ын давааны дүрс бидэнд харагдаж байна. 3-ын даваанаас анхаарал татсан ам ер нь хиний ам байв Баяр магнаахыг. Би бол энэ Орхон Баяр арслан ганц зургийн Мөнх Эрдэнэ арслан авдаг дээр нэлээд талаас их олон бөхөөс авсан их гайхаж байлаа. Бас тэгээд хүчээр шахаж сайхан барилцсан даа хоёр бүх. За Батүлзий зан 8 Баяр арслан аваад шуурхай хурдан давж илээ сайхан давхар хамаад өрөөс чөлөөтэй улсын аваргын хоёр хүрэл медальтай бүх Батүлзий зан зөвхөн үндэсний өхөөс гаднаас өөрийгөө сорж чөлөөтөөр барилжсэн сайхан давхар хамаад авж байна лээ. Ер нь Орхон Баяр арслангийн ам за яг арслан авлаггүй л яг ганц зургийн Мөнх Эрдэнэхтэй бас сайн арслан шүү дээ. Бас олон арслангаас авсан мэдрэмжтэй барилдаанч. За тэгээ хамгийн сүүлийн ам буюу одоо Эрдэнэтийн Мөнх Эрдэнэ арслангийн ам сонирхолтой байсан да. Монгол улсын гав төвлөрч Монгол улсын зам мөнхтрийн лав гэрэл Говьсонбөр аймгийн арслан онжиг давхайг зүүн талд нь хонгодоод давсан барилдаан байна. Дөнгөж гар синжигт хүрвүүгүй бол тэр жигт нь хонгодоод синжигний барьц алдрах мөчөд давхар хамаа болгож дайрсан барилдаан харагдж байна. Энэ өдөр бол Ням гарагтаас бүхий өргөн цугласан, уран цугласан хөгжөө нэмжигчэд лав гэрэл зааныгаа ерөн дээшээ үзүүр түрүүнд нэлээд их хүлээж харж байсан баг. Монгол улсын зан хөдөлгөлөг хөвсгөл Хинтээ аймгийн Ариат аймгийн арслан Осон даваг Эрдэнэтийг дутуу утгахт нь мушгаад авсан бол улсын зан Батмөнх өөрийн шав аймгийн арслан Баярбаатраар 3 давж байна. За өдрөө зам бол бас мэдрэмжтэй урагшаа алхангуудыг дагаад баруун хутгахт нь утгааг нь мултлаад мушгаад авсан да. За энэ 3 бүхээс авсан ам ер нь бол чацаар илүүрхэд мэдрээд авчиж байлаа Цэрэн. Чөлөөтөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн, насан туршид улсын аварга шалгаруулах тэмцээний бас мөнгөн медальтай. Лав гэрэл заантай финал болж байсан. Тэр жил бас лав гэрэл зааны бэлтгэлийг хангаад ер нь өөрөө ч их сайжирсан байх гэж боддог. Улсын орчин чимэд онтон аймгийн арслан эрхэм жаргалыг зүүн давхар шуудны барьцсан дээрээс хүндлэн артишн дараад ихийг үүсгэсэн барилдаан бидэнд харагдаж байна. 2 гарын тамир бол одоо бас онцгой сайн бөхчүүдийн дарга байхгүй. Их уулын жимдонд начинд л да. Бүх өргөнд бас хэд үзүүртэй, төрөвтэй начинда. Арслан Бямбутхан Завхан аймгийн Тусан Сангал сум Ариат аймгийн арслан Мөнх тогтхыг амлаа авч 2 дуудагаа барилдаж 2 дахь өвдөг шороод болонд авч байна. Сая Алтан цомын үеэр бас нэг баг зэргийн бэртлийн төлөө бол бас барилдаанд оролцохгүйсэн. Тэгээд бэртлээ сайхан илаашуулаад бас баг зэрэг жин нэмс харагдаж байна. Тийм байлээ. Нэг жаахан форм алдагдсан юм уу даа гэмээр харагдсан. Тэгээд буцаад ирэн формонд асуудалгүй. За өнөөдрийн бас дуйлаантай сайн барилцсан арслангуудын нэг намнуу сүрэн. За энэ бол өстой гоё барилдаан болсон доо энэ Сэлэнгийн Алтан Баяр гэж аймгийн зан төмөн очинд 3-ын даваанд амлуулж барилдаад их холоос зүтгэд давхар очиад авсан. Нусаа аймаг цэргийнхаа зултай хөгчүүдийн барилдаанд үзүүрлж исэн бүх Алтан Баяр зан алдар спортоор өсгөрөөдөө багшин шав хөгчүүдийн нэгдээ. Үсэн очинд Овчинсан аймгийн арслан Баттуржийг зүүн талдаа хавирахтан дахимдаад тавсан. Тэгээд өөрөө их сайн хавирдаг хүн ч буцаад хүнд хавируулдаггүй юм байна да гээл. Тий. Овчинсан байгийн хавираач бас онцгой хавираа шүү дээ. Тэгээд бусаад зөрүүд өөрийг нь хавирж байгаа хүнийг бол яг иймэрхүү байдлаар дахимдаад их амархан давчгаад байдаг. Улсын аварга ханга аймгийн арслан Бямсрүнтэй 3-ын даваанд яаралгүй их тайван хүлээцтэй барилдааныг үзүүлж байгаа шуудган дээрээс дайрч мордоод давсан барилдаан харагдаж байна. Аварга өвчрөн төрүүлэх гээд ирсэн өдрөө нэг тийм хүлээцтэй тайван байдаг. Яг л тэр өдөр нь байна да гэмээр харагдсан да ихнээсээ. За энэ жилийн бас нэг онцлохоор бүх дүгүрдөрж начин байгаа да. Алтан цөмд ч их сайн барилдсан, ер нь барилдсан барилдаан болгонд их давгүй сайн байгаад байгаа. Өнөөдөр бол Нандин Эрдэнэ арсланыг амлаж аваад бас сайхан барилдаад авж байна лээ. За Мөнх Эрдэнэ арслан хэдийгээр одоо Орхон Баяр арсланд унсан ч гэсэн их сайн барилдсан да энэ дээр 3-ын даваанд. Их хүч гаргасан барилдаан болсон. Олон ч бүхээс авсан бас нэлээд тэмцэлтэй ер нь сайн үтсэн л дээ. 100 хавиран дээр нь мэдрээдээс учраас залгаж тийм шахажтай маягтайгаар татаад ихийг үүсээсэн. Монгол бүхий өргөнд бас нөгөө сурагчид их олноор ирж бүх үзэж байгаа.
Тэгээд сурагчд одоо манай Орхонбаяр Арслан гэж одоо нөгөө Азийн шоунд тусноос ноош маш их дэмждэг, маш олон пентэй болсон. Тийм учраас хүүхдүүд давх болгонд норилдаад. Ер нь энэ 2 өдрийн барилдаан бол шууг байхтай барилдаан болсон ба. Жаахан жилээр өргөний үзэгчд бол ер нь л нүргэлэл байсан шүү дээ. Манай хүү бас одоо 6 настай тийж үзээд Орхонбаяр Арслан мэднэ нөгөө физикл ажил шоугаараа. Тэгээ яг Орхонбаяр Арслан дайчд мориндоо гэдгийг хийх байгаа юм бэ гэд дараа нь бас барилдааны юмдаар ярьж байлаа. За энэ бол одоо бяраар илүүрхт авж байна лээ. Баярлалаа. Тэр ч одоо дотоодын үзэгчдээс гадны үзэгчд хүртэл Монгол маш олноор ирж үзэж байна. Энэ бол Монгол эх орныг, Монгол бүхийг сурталчилсан маш том тийм гоё үйл явдал. За ганцэргийн Жамбалдарж гэдэг Арслан тэгээд формондоо эргэж ороод барилдах юм бол улсын цолны энтэй бүх гэдэг. Ер нь улсын наадамд 4-д авж байсан, 5-ын 5-нд тунж байсан Арслан. Өнөөдөр сайхан барилдсан да. 2018 оны бүх цэргийн баяр наадмын үзүүр төрөний барилдаа. Тэгээд өмнө нь хайж байсан бүх чөрөн сэтгэл зүйн хувьд бас нэлээд тийм арай өөр хайгсан тийм тэмцэлтэй байдаг юм байл л те. Зүүн хөмрөөд буцаага өхөөлдөө тэгээд голлоод арчиж байгаа. Жамбалдарж Арслан төмөн бариллаач нэг даваад 3-ын даваанд ирсэн дээ. Саяны яран дээрээс үргэлжлүүлэхэд ер нь бол сүүлийн 3 дугаар сараас хойшоо өргөнд ер нь ерөнхий бослын сургуулийн хүүхдүүд их олноор ярьж энэ бол нийслэлийн бослын газар болон бүхэн холбоотой тэг үндэсний бүхэн холбоотой одоо хамтраад энэ ер нь хэр зөв ажил гэж та ер нь харж байна. Би энэ бол ер нь маш зөв ажил шүү дээ. Одоо ирээдүйн болж байгаа хүүхдүүдэд Монгол бүх дотор ч маш олон зүйл явж байгаа шүү дээ. Өв соёл, хүнээ дээдлэх, хүндлэх, мендлэх гэд маш олон зүйл багтаж том агуулгаар явж байгаа учраас энийг ирээдүй болсон ялангуяа хот суурин газар хүмүүжиж байгаа хүүхдүүд үзээд зөв төлөвшөлтөй зөв хүн болгоод Монгол бүх гэдэг юм их зөв нөлөө үзүүлнэ. Тэ. За тэгэхээр яалчгүй л одоо барилдаан бүртэл те ерөнхий бослын сургуулиудын за нэм гарагт гэхтэл 154 дугаар сургуулийн хүүхдүүд олноор ирж гисэн эрх хэрэгтэй гол нь хүүхдүүд зөвөр ирэх биш. Одоо үндэсний дээл хувцаараа гоёод ирж байгаа нь яг энэ цаг үеийн зөв ажиллагаа байна л гэж л бас хараад байгаа л та. Одоо ангидаа нэг өдөрлөг хийгээл мэдээж бас үндэсний хувцастай өдөрлөг хийдэг шүү дээ. Яг тийм байдлаар өдөрлөг хийснээс яг бүхэн өргөнд нь ингээд дээл хувцас өмсч гисэн байгаа бүгчүүд нь байна. Гутал хувцас яаж өмсдөг юм бэ? Малгайдлогоо яаж хүндэлдэг юм бэ гэдэг нь бодит сургалт маягаар орчихж байгаа юм уу да гэмээр санагдаад байна. Тэр багш нар нь дагуулаа явж байгаа багш нарыг харахаар үнэхээр сэтгэлтэй багш нар байдаг юм байл л те. Хүүхдүүдээ ингээл суулж байгаа л одоо хүссэн хүүхдтэй ингээд уулзуулаад номоо шүртэл хандивлаад их тийм гоё үйл ажиллагааг бас цагаан мэдэрсэн үйл ажиллагааг Монгол бүхий холбоо үндэсний бүхий холбоо хийж байгаа болов уу гэж бодогдоод байгаа. За үргэлжлүүлээд 4-ийн давааны онолтыг харцгаая. Мөн улсын авраг хангаа ганцхан аймгийн зан Алтанбаяр 3-д авсан. Алтанбаяртай онолтоор таарсан бол улсын Арслан Орхонбаяр аймгийн Арслан, Цэрэнтэй улсын Арслан Бямботхон аймгийн Арслан, Баяр Жавхлантай улсын зан Батүлзээ аймгийн Арслан, Элбэгийн Батсууртай улсын зан Батмөнх аймгийн Арслан, Намнан Сүрэнтэй улсын зан Лавг гэрэл цэргийн Арслан, Жамбалдоржтой улсын зан Хөдөр улах улсын начин Довчин Сэмбэтэй онолтоор 4-ийн давааны нуграанд улсын начин Чимэд Бандан болон улсын начин Дүүр дорж гисэн завхны шилдэг хоёр начин хоорондоо онолт тарж барилт харуулсан. Зовхон нутгийн бяртаа начин мэдрэмжтэй начин хоёр л. Мэдрэмж ил өргөсөндөө. Тий. Яг алхахтнаар арна. Одоо нөгөө завхны хоёр дивжээ нэг чиглэл бол яг хуучин нөгөө хоёр дивжээтэй байх үед бол даян дивжээний хоёр бүх. Хоёулаа Монгол улсын гард Батнасангийн Гончигдан баяртын гарын хоёр шав өгчүүд байна. За тэгээд сая Баяр Магнаач хэллээ ямар хөө мэдрэмжтэй бүх үү гэдээ ярьж байсан. Яг л мэдрэмжээ харуулад өсгийлдөөд цогцчихсан бол улсын зан Хөдөр улаг улсын начин Довчин Сэмбэг Илгүсний өрцөн дээрээс хонгодоод Түүрт хүүхэнд авсан барилдаан харагдаж байна. За харин онгодоос өөлөө бол өдрөө зан хоёрын барилдаанууд бол ер нь олноор нь төлөвлөж байгаа да. За энэ хоёр их бас энэ үйлрэлд бас нэг таарад Баяр Жавхланд давтсан байсан. За энэ алгадад тахимдаа бол их гоё орсон да. Тий. Нэг өрсөлдөгчийн одоо зүүн талын сэнжгийг бол ер нь сайн олж байгаа. Тэгээд яг ноолон дээр нь урагшаага чангараад алхаж таарахт нь сүрж тахимдаад алгачихсан. Алгадна гэдэг хэрэг бүгчүүд бол алгадна л гэж ярьдаг л да энэ тахимдаг. Зөрүүлээд алгадчихл таарж байгаа. За Намнан Сүр Арслан Булган нутгийн бас л улсын цолонд хүлээгдэж байгаа аралтай Арслан да. Энэ Нямгаргийн барилдаанд бол ер нь бас өөрийнхөө
одоо ямар хөө хэмжээнд байгаа вэ гэдгээ сайн мэдэрсэн болов нэг тийм өөртөө итгэл авчихгүй хэмжээнд сайн барилдсан бол улсын зам Монгол улсын гавьт өмөрч Монгол улсын зам мөнхтрийн лав гэрэл зэрэг арслан Жамбал дорчоор 4 давж байгаа барилдан харагдаж байна. Ер нь жингээ тавиад шуудганы барилттай шуудганы барьцнаас бол гоё явж ирлжээ л дээ. Хүндлэн тэгээд өргөж яваад байгаа шүү дээ. Монгол улсын авраг Хангай аймгийн зам Алтан баярыг байран дээр шахажтаад давсан барилдаан бидэнд харагдаж байна. Аврагын хувьд бол 3-4-ийн даваанд ингээд бас нилээд тийм тайван аажуухан барилдаан хийж та ер нь өөрийнхөө барьцанд хүржээж яваад байна л дээ. Давхар ер нь өөрийнхөө бас биеийн цочоог гаргаад гүйцэд сайхан халаагаад тийшээ нөгөө яг улсын өндөр цолтнуудын их барилдаанда биелдээд бол 4-ийн давааны бас хамгийн том шууган төрсэн. Хамгийн том шууган төрсэн. Хөвлөгчдөөс 2 багтсан л байх шиг байна лээ. Бараг барьц тавилцсан багт мөх хийлээгээд энэ дээр бас анхаарал алдснаас тусал да. Анхаарал алдснаас гадна угаасаа барилдааныг бүтнээр нь харах юм бол бүр Баяр Жавхлан Бямбатхан Арслангийн зүүн талдаа шууд гацсан гарын дээрээс нь бүр дарж халсан байгаа шүү. Тэгээ халж байгаа дөөрөө одоо мэх хийж байгаа нэг ч бас тэгж хэлэх буруу л байх л та. Улсын Арслан Орхон баяр аймгийн Арслан Сэрэнтэй давааны төгсгөлт хүч авсан барилдааныг хийж ойр мөх 2 таарж барилдаад ингээд 2 тоо давж байна. Цэрэг Арслангийн 2 барилдаанд ер нь одоо багш нар нь бас дүгнэлт хийдэг л байлгүй дээ мэдээж. Тэр 2 барилдааныхын тэмцэл бол ингээд баг багаар нэмэгдээд л байгаа. Энэ барилдаан дээр бол ер нь тун сайн барилдаж байгаад зүрж тахимдах гад хөмрүүлсэн. Хавиранд нь үлдээдсэн учраас мөн адил залгаж яг нэг мэхэр шахуу ганцэргийн мөнх Эрдэнэ Арслан Цэрэг Арслан хоёрыг хийсэн. Цэрэг Арслан бол одоо Хөвсгөлийн Алга Эрдэнэ Батүрүү гэж чөлөөтийн бас давгүй сайхан барилдуулсан Арслан. Тэр Арслангийн улсын 2 наадамд бас 4 давж исэн. Батламгал их сургуулийн багш шүү дээ. Батүрүү Арслангийн шав яг гар бэлдэж гаргаж ирж байгаа шав нэрийнх нь нэгдээ. Хөвсгөлийн хүчтэн дээр их сургуулийн нааталт хөвсгөлийн хүчтэн дэмжин дээр жоохон хөвгт бэлтгэл хийдэг байсан. Одоо тэгээд яран задраад хөвсгөл нутгийн дараагийн улсын золонд нэрлэгдэх бөхөр сайхан барилдж байна да. Том цолтой бүгдээ 2 өдөр ойрхон барилдахаар ч бас л өөрт нь л нэлээд хэрэгтэй л барилдаанд бол болчлоо байх л та. Мэдээж өөрт нь хэрэгтэй байлгүй. Тэгээд Орхон баяр Арслантай ингээ 2 сайхан барилдаад авна гэдэг чинь бусад өөр бөхчүүдтэй очиод ийм хэмжээний ачаал авахгүй шүү дээ. Яг Арслантай ингээл дуустлаа сайхан үзээд өвдөг шороодоход бол харамсаад байх зүйл ч авахгүй өөрт нь илүү өгөөжтэй зүйл байгаа л гэж хараад байгаа. Баяр багнахын цэрэнгийн барилдааны бас онцлогийг та задлаад яривал их өндөр уруулгаас гадна их нойтон мэдрэмжтэй уян шүү. Маш их мэдрэмжтэй. Тэр бол одоо мэдрэмж юунаас сууж ийн гэхээр чөлөөтөр барилдсны л ачаав ял да. Батүр багш бол их багаас нь энэ их сайн болдох юм байгаа ингээл бэлдээлээд байсан. Тэгэл ер нь чөлөөт хийгээл тэнд яг үе тэнгийнхэнда унж аяал байдаг нэг тийм урт хөөхт байдаг байсан. Тэгээд чөлөөтийн улсын аваргаас мөнгө авч ийсэн гэдэг чинь ерөөс чөлөөт барилдсных нь ач тус. Тэгээ барилдааны мэдрэмж бас их өндөртэй нойтон унаалтаа. Ер нь нойтон гэдэг чинь бол ер нь хүн дагж чангарахгүй байна гэсэн. Чангарж байгаа хүн бол их хурдан байдаг шүү дээ. Тэр чангарахгүй ерөөсөө мэдрээд суллаад хүний хийсэн мэхэн дээр үлдээд байгаа давуу чанартай. Ер нь бол одоо жуудагийн суурьтай, чөлөөтийн суурьтай гээл тэг бүхчүүдийн одоо онцлог байгаа шүү дээ. Одооноосаа хичээлж эхэлж байгаа ч гэдэг юм уу 6-7 настай хүүхдүүдэд зөвлөвөл эсвэл эцэгт нэг сонголт хийж чадахгүй байвал аливаар нь эхэлж явуулвал арай дөхөн юм бол таны бодлоор энэ насаагийн судалгааны юм яваад байгаа шүү. Тэрүүн дээр бол одоо энд ирж байгаа гавьяат багш нар хэрж байгаа шүү дээ. Дээгүү багш гээл өсгөрөөдөө харцгаа гавьяат. Тэр том багш нар л зөвлөгөө өгнө л да. Миний хувьд бол 2 хүүхэдтэй хоёлынгийн жудоогоор зөвлөж барилдуулдаг. Монгол Улсын хөдөлмөрийн баатар гавьяат тасгалжуулагч гавьяат багш. Тамирчин, дэлхийн аварга, олимпийн хүрэл медаль, дэлхийн аваргын хүрэл медаль, Ташбаатарын Цагаанбаатар багш. Малтус Цагаанбаатар ахтемд. Тэгээ энэ жилдээ бол хоёлынгийн жоох өсгөх гээд одоо багшд нь чийлэлгүй өнжигдсэн байгаа. Эрх намраас буцаагаад бэлтгэлтний бол 2 хүүхдээ бол жудоогоор суур тавьсан. Одоо ихтэй ингэж хэлчихлээ шүү дээ. Ер нь бол тэгээд хүүхдээ спорт чөлөөтчүүд аль аль нь бол хэрэгтэй өгөөчтэй л да үндэсний бүхт цаашд нь бол арай л давуу болдог болов уу гэж бодчих. Тэгээд яг бас жоохон 6-7 настай хүүхдүүд бол одоо мэдээж аль спорт нь сайн бай гэдгээс илүүтэйгээр яаж спортод дурлуулах вэ гэдэг чинь тэр хамгийн зөвлөж чухал асуулт байгаа л да. Спортод нэгэнт дурлуулад нөгөө сэтгэлийг наагаад авчихсан байхад бие нь бол олдохгүй шүү дээ. Тэгэхээр өсвөсөг үл барилдах гад л байна. Одоо бүх өргөнд очиод бүх үзэхээр чинь барилдал таал гэд манай хүү одоо тэгэл. За ингээд үргэлжлүүлээд 5-5 хааны амыг хамтдаа харцгаая.
55-нд улсын авраг ханга аймгийн арслан Намнан сүрэнг амлаа авсан. Аймгийн арслан Намнан сүрэн цор ганцаар 55-нд аймгийн золтнуудад төлөвлөж болсон. 2 арслан авсан. Тийм баяр жохлон Тэгээ байгаа. баяр жохлон. Улсын арслан Орхон баяр улсын начин Дүгүр доржийг амлаа авсан. Бол улсын зам Батүлзийн аймгийн арслан баяр жохлон амлаа авч улсын зам Лавгэрэл улсын зам Хөдөр улаг гэсэн чөлөө бүхний спортын юм их мастроо тоорондоо Тунсандаа. Ам авсан байдал дээр бол бас нэг төдийлэн нэг тийм трийг авчих байсан, энийг авчих байсан юм да гэсэн тийм хувилбарууд бол Ямар ч хувилбар ярих баг боломжгүй сан болсон. Харин тунаа бол тун сонирхолтой л тунаа болсон л да. Ингээл харахад улсын заанууд л ингээд шүгийн аймд үлдээл тун жуг гэхээр бас ер нь ямар хөө хэмжээний чансаатай эренбитэй барилдаан болсон бэ гэдг нь бидэнд тодорхой харагдаж байна гэсэн үг. Тэгээд авраг цул гэдэг бол өөрөө нөгөө хувь заяа томтой хүмүүст ирдэг. Тим цул учраас хүндэтгэлтэй хандлаа. Тэгээд үүрээ начин өөрийгөө хэр сайн байгаа гэдгээ л одоо энэ Орхон баяр арслантай барилдах даруулсан. 55-ны сенсац болсон барилдаа энэ өдрийн. Тэгэлгүй яг. Энэ жилийн үндэсний алтан цомын барилдаанд хоёр баг нь хоорондоо таарч. За энэ барилдааныг харчгаад ярий да. Яг баяр жохлын арсланууд сэрэнг хавирдагтай адилхан яг хавирах гэж мэдрэх гэж байгаа тоцроод өхийлдүүлээд бүр өхийлд нь гогдоо болж тэглээд унлаа. За дүүр дөрс очиж яг энэ алтан цомын барилдаан дээр Хатанд Интернэшнл болон Апу багуудын барилдаан дээр яг Орхон баяр арсланыг ингээд зүүн хавирсан л та. Тэгээ ачлаг тулаад унж явахтаа л ачлаг тулсан. Тэгээд хавирах гасаар байгаа энэ үйлрэлт ямарч байсан нэг хавираад мэхийг үүсэж байна. Орхон баяр арслангийн бол өмнөх 2 даваанд хүнд барилдаанууд хийчихсэн байсан бол Батүлзээ зааны мэдрэмжтэй өхийлдөө бидэнд харагдаж байна. Дөнгөж бас нэг гутлын хоншоор эргээд яг хавирах гад хоцорсон харагдаж байгаа юм бидэнд. Пярта зааны өхийлдөд нэг орчуул хэцүүлдээ тогтоохт. Өөрөө энэ үйлрэлт яг баяр жохлонтой барилдаад өөрөө өхийлдэх гэж байгаа тавируулаад унсан. өвдөг шуруутсан. Алдаан дээр бас зан яаж ажилдаг вэ гэдгээ бидэнд харуулж байна. Аврах хангаа барьц задрах агшинд давуулсан барьцсан дээрээс аврагч нь хүндэж татаад хөл тавьж татаад мэхийг үүсээсэн барилдаан бидэнд харагдаж байна. Даваа их тусмал аврагын барилдж байгаа хугацаанд богиносоод тийшээ илүү шахаад эхэлж байгаа юм. 2 зааны хүч авсан барилдаа. Яг энэ урт талд 2 унтсан байсан л дээ лавга. Тэгээ лавгэрэл зан дээр одоо шуудгны барилдаан дээрээс хэр сайжирж байгаа вэ? Ер нь чөлөөтийн бэлтгэлээсээ жоохон өндөрөөд үндэсний өхийнхөө өмсгөлтэй барилдаан дээр нэлээ ойрцсон гэдгээл харуулсан да. Хоорондын зөрүүч гэсэн бас нэлийн зөрүүтэй харагдаж ирсэн шүү. Хоёр тунааны бүхийн. Тийм байгаа. Сүүлд бол нэг тохоо татуулаад нэг жоохон хямдхан дөө өвдөг шороочсон шүү дээ. Их богино хугацаанд хурд унсан. Энд бол яг сайхан шуудагдаад шуудган дээрээс бас арай жоохон томорхоод байгаа мүү гэмээр дүр зураг харагдсан. Тэр нуруу ус их өндөр учраас нурууны давуу ус арай харагдаад байна уу да гэмээр байлаа. Өөр саяны 55-аас онцлох барилдаан гэвэл юу вэ? 2 зааны барилдаан л одоо хамгийн онцлог нь байна. Тэгээд өврөө начныг бол одоо түрүүн чилсэн одоо ч бас энэ жил форм их сайн байна. Ер нь шүүгийн даваар унаадмаар шаханда. Тэгээ өсгөрөөдөө арцгуул наандаж өсгөдөр цаашаа хаа хийг таахгүй л тайлбарлаж байгаа. Тэр бол ер нь л таамаглал байгаа. Тэгээ нөгөө 500 бүх барилдах нь 1024 бүх барилдах нь гэдгээс хамаарах бах. Гэсэн хэдий ч ямар ч байсан Орхон баяр арсланг бол энэ барилдаан дээр давлаа. Тэгээд ямар хөө мэдрэмжтэй бүх вэ гэж яриад л байсан. Тэгээд яг л тэр мэдрэмжээ харуулад л барилдаан цаашдаа илүү удаан үргэлжилсэн бол давхар шуудганы барьцсан дээрээс бас Орхон баяр арслангийн довтлохонууд их магадлал өндөрсөө эвгүй шүү дээ. Тэрийг мэдрээд бас өөрийнхөө мэдрэмжийг л харуулад чухал давааг авч байна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төгч. Хамтдаа бүтээй Rio Tinto. Оргилуун брэнд, оргилуун амьдрий. Шунхлай компани хүчирхэг Монголын хөгжлийн гурт. Ирээдүйг технологиор холбоно Mobicom. Таны санхүүгийн нөмөр. За авраг хангаа 3 бөхөөс тэгээ дөгөр дөрж начныг авсан да. Тэгэл дахиад 2 заан тунсан заануудын тундаг өдөр байлаа да өнөөдөр. Стол тэглээ тийм ээ. Батүлзээ заан лавгэрэл заан гэл. Мянга 1990-ад оны төгсгөлөөр одоогийн их аврагууд одоо нөгөө ард түмний хайртай 6 залуу заан гэдэг шиг одоо бас л нэг 6-7 сайхан шийдгэнсэн заанууд байна да. Тэр зүүн гарын шуудгны барьц 50-аагүй тэр одоо давах гол үндсэн барьц болсон да Батүлзээ зааны.
Хөмрөн дээр нь барьцаа татаад зүгээр тойроод Тий, тойроод суллаа тойрч байгаа. Тэгээд гарсан байлээ. шуудганы барьцыг доошоо маш сайн дарж өгч байгаа. Лав гэрэл заан ч одоо цагаан сарынхаа сар шинийн барилдаанд төрүүлсэн байгаа. За ер нь тэгээд чөлөөтөөсөө нэг одоо жингээ тавиад арай нэг баг зэрэг холдоод үндэсний үхийн бэлтгэл их сайн хийгээд ерөн төрийн наадмын үзүр төрөө шөвгөрөө шахна гэдэг зорилго тавьж байгаа байлгүй те мэдээж. Лав гэрэл зааны хувьд яг би өөрөөс нь асуугааг болохоор сайн мэдэхгүй л байна л да. Өөрт нь бас нэг иймэрхүү нуруу намтай вертад үеийн бөхчүүлж явах эвгүй байдгийн болов да гэмээр тийм барилдаан гарсан. Өөрөө томорхож дарах гад эхлээд барьцаа татахад нь зөрүүлж батлцыг заан шахаад шуудгийнхын барьцыг хаалчихсан. За зөрөөд энэ тангаа аврагын барилдаан бидэнд харагдаж байна. Энэ барилдаа яг эхлэл дээрээ бас л дөгөрдөрж начин тойруулж шахад татаад хоёр ч удаа хоёр талдаа татаж үзээ тэгээд арга байхгүй одоо хангаа авраг бол барьцны барилдаан шуудганы барилдаанаас бол энэ цаг үед бол илүү ээ гэдгийг харуулж давсан да. Тэгэхээр нэг үе одоо холбын ховдын холбоотой хоёр харцаг гэж Монгол Өхийн өргөнд бүхэд хайртай Монголын ард түмнийг бас огшоож олон ч тунсан, олон ч үзүр төрөнд таарсан. Үзүр төрөнд хоорондоо ингээд энэ хоёр чинь долоотгоо үлжижсэн байна. Зөвхөн бүхий өргөнд. Зөвхөн бүхий өргөнд. Одоо албан ёсны Монголын үндэсний бүхий холбооноос зохион байгуулж байгаа барилдаанд. Хөдөө орон нутаг өөр барилдаанд бол маш олон удаа таарсан. Одоо жишээ нь их ч одоо сая өнгөрсөн зунлагт автын үеийн уяачтын холбооны 30 жилийн ойд 10 жилийн ойд дээр их хурдаар таарсан. Чандмуу уулын 100 жил гээд Говьалтай аймгийн 100 жилээр орондоо таарсан үзүр төрөнд. Хоёр харцаг байхдаа барилд үзүр төрөнд хүртэл гарч ирээд барилддаг байсан бай. Тэгэхээр энэ хоёр бүх юм бас одоо 90 бие нь ямар хөө хэмжээнд байсан бэ? Зааланд ямар мундаг вэ гэдэг нь л харагдаж байгаа. Тэгээд яг авраг одоо эдэний борцгоо аваад эргэж явахдаа нэг Батүлзий зааны хажуугаар зөрөөд гарсан. Тэгээд яг хоёулаа хоорондоо нэг тохилцоод инээ талдаад гарах уу гэж тэр ярьж байгаа дүр зургийг харахад бас нэг үнэхээр сайхан санагдчихлээ. Монгол Бүх өргөнд цугулсан нийт өмнө хөгжмөн дэмжигчид за тэгээд шууд дамжуултыг үзсэн бүхэн фэнүүд бол ховдын хоёроо хараад бас нэг ерөнс их гоё мэдрэмж төрсэн байхад миний хувьд гэхэд ингээл баярлаад авч ирсэн. Тэглүү ингээ гараад ирэхээр өнөөдөр ч бас амьд сэрүүн байгаа аврагуудаас Баян мөнх авраг, Санжаадан авраг хоёроос бусд нь бол Монгол Бүхийн өргөнд бүгд ирээд бөхөө дуустал үзээ сууцгаасан. Тэгээд авраг цолтой бүх авраг зулныхоо хүндэтгэлийн барилдаанд түрүү үзүүлж гарч ирээгүй. Бүрнээ авраг ирээгүйсэн тий. Сүүлд Балжин авраг орж ирж байсан. Балжин авраг бол ирсэн. Тэгээд үнэхээр гоё байсан. Тэгээд Монгол Бүхийн авраг цолтой давхцсан нэртэй бас нэлээд хэдэн бүх байдаг юм байна лээ. Одоо түрүүнд хэлдэг нөгөө Төв аймгийн өндөр ширээтэй өсөх хоёр авраг, Харанган Батцангийн өсөх хоёр Мөнхбат авраг. За тэгээд хоёр Батсуур авраг гих мэтчлэнгээр хэд хэдэн тийм авраг цолтой Ингээд бүгчүүд 21 оноос хойш гэхдээ зүгээр авраг цолтой бүгчүүд ингээд дотор нь 90 бээр нь ангиллахад тий одоо дархан авраг цолтой 10 бүх, усын авраг цолтой 13 бүх, даян авраг цолтой 3 бүх байх жишээ нь. Тэгэхээр ингээд энэ өдөр ч гэсэн бас л авраг цолтой бүх барилдаал төрүүлэх бас их цаанаас л нэг бэлгшээлтэй. За дээрээс нь өмнөх одоо статустыг харахаар ер нь авраг цолтнуудын хүндэтгэл үзүүлсэн барилдаанд төрүүлсэн бүгчүүд ер нь одоо бүгдээрээ л цолоо ахиулцгаацсан аврагаас лангууд болцсон ийм бас статистик бас байдгийн байлээ. Тий. Тэгээд нөгөө барилдааныхаа ач холбогдлоос хамаарат бас ер нь л бүгчүүд их хүндэлж дээшээгээ бас ер нь төрүүлээ үзүүрлээ. Өөрийгөө шахаж барилж байгаа юм да. Одоо өнгөрсөн жилийн түрүү хөгчин аймгийн урт сарслан Нямдарж 92 төрүүлжээс Орхон баяр арслан үзүүрлжсэн гэл. Тэрний урдан жил чинь лав гэрэл заан төрүүлжсэн. Батсуур авраг өөрөө даян авраг төрүүлээ дараад дархан болж байсан гэл. Одоо хангаа авраг гэхэд авраг цолны хүндэтгэлийн барилдаанд 17 онд усын цолгүй аймгийн арслан цолтой бүх тий төв зингэлтгэж жаргал хоёр заантай ойлоо үлдэж төрүүлж исэн. Өөртөө шүрс тэр дээрээс маш их урам зориг Үүнийг ч гэсэн бас тийм яг шууд амжилттай ярилцлагаар ярьж байна. Бэлгшээдэг сайхан барилдаан болсон. Сайхан барилдаа. Тий. За тэгвэл одоо үргэлжлүүлээд яг 7-гийн давааны барилдаанаа хөтөлөө хүлээн авч үзцгээе. Баярмагны ахын хувьд бол өөрөө Ховд аймгийн Хөс цумын хүн. Та бүхийн тайлбарлагчаас гадна Ховд аймгийн үнж одоо өөрөө бүхийн спортоор хичээлж байсан хүний хувьд Ховдын хоёроо үзүр төрөнд ингээд хоёулаа гараад ирэх үед ер нь ямар хуу сэтгэл төрж байв. Ер нь л Монголын бүх ард түмэнд л их гоё мэдрэмж төрж байсан баг. Яг Ховдын хүнд ер нь ямар хуу мэдрэмж төрж байв гэд тусгайлаад асуувал. За ер нь олон жил л зөвхөн Ховдын ард түмэн гэлгүй Монголын ард түмнийг үнэн шударга барилдаанаараа одоо огшоож
үзэгчтэй хуурахгүй, өөрсдийгөө хуурахгүйгээр ингэж хоёр барилдаж байгаад нь үнэхээр их бахархдаг. Зүгээр зөвхөн ховдын хүний гэдэг өөр биш, зүгээр бүх хүн өөрөө барилдаж ийсний утгаар тэгээд дээрэс нь ийм цаг үед ингэж сайхан үнж шудраг өрсөлдөөнийг үзүүлж байгаад нь хоёр бөхөр бол үнэхээр их бахархдаг та. За тэгэл хоёр авраг зааны барилтаа тэгэл эхнээсээ л төгсгөл хүртэл мэдээж бүх барилдаан дээр л ер нь байгаа бүхнээ шахаж дуустлаа үздэг. Яг бивинийгаа маш их мэдэрдэг. За одоо аврагаас ийм бэрцнээс ийм хөдөлгөөн ирнэ. Хөдөлгөөнөө уншина гэж нэг юм байл төрүүлж. За одоо Батүлзийн ингээд дарна буцаагаад ингээд надыг мордно гэдгийг авраг бол яг энэ дүрсний уралд нөгөө мордоо байгаа шүү дээ. Тэр бол бас авраг яг нэгнийхээ өдөөс зурж мордоо. Асар мэдрэмжтэй барилдааныг мэдэрч уншиж чадж байгааг нэг илэрлээ л дээ. За бас барилдааны оргил товтлогоонуудын нэг ханга аврагын хутгаа зүтгэсэн барилдаан харагдаж байна. Авраг бол гэдэг жилээ бүрэн төгс аврагыг ингэж хутгаад 11 догонцоод давсан байдаг. Энэ дээр нэг 4 5 гайл тэгэл мултарчижээ. Тоолж штэ тий. Сөрөд орцгол шууд дамжуулалт дээр нийтдээ 8 гайл тоосон. Батүлзийн зааны хувьд өмнөх өдөр нөгөө Батцуурын Бат Эрдэнэ зүүн талдаа утгуулад яг иймэрхүү байдлаар унтчихсан байсан. Тэгээд баруун талдаа бол ер нь ханга аврагын бас тэр хүч тамирыг ер нь угаасаа л мэдэрдэг юм, дасчихсан ч байдаг юм байлээ гэдэг. Хоорондоо дасцсан байгаа даа. За нэг иймэрхүү хэмжээний дайралт ирэндээ гэдгийг хүлээж мэдрээд байлаа. 1 2 3 4 5 6 яг 8 болгосон юм биш үү. Тэгэл мултарч байгаа юм да. Энэ дээр 8 дахь нь. Тэгээ мултарч байгаа. Тэгээ тэр унахгүй тулд ямар их төсвөр хийж гарч байгаа тэр нүүрний хуурлаас одоо сая цаатлын камераас харагдаж байгаа юм л да. Баталцын зааны. За яг сангаа аврагаас Баталцын зааны хувьд бол нуруу намтай учраас иймэрхүү утгаанд нэг орчих юм бол мэдээж ер нь бас тэсжүүлдэхэд их хүндрэлтэй л байдаг. Тэгээд ямар хүн хэмжээнд бас өрсөлдөөн үзүүлж мэдэрч гарсныг харсан баг. Тэгээд Баталцын зааны хувьд одоо хүн болгоно мэдэн дээ. Үйл ялэг намдаад л хангаа аврагт нэг өвдөг шороодод байдаг. Одоо энэ барилдааны дараа 27 гэдэг хэрэгцээ 27 гарч ирж байгаа юм л да. Албан ёсны тоо шүү. Яг албан ёсны зөвхөн бүхэн өргөнд туссан барилдаан дээр гарч ирж байгаа тоо. Тэгээд энэ дээр арай л жоохон холоос зүтгэх мартсан да. Адийн хүнээс чинь нэг хэлсэн байдаг штэ. Батүлзийн зааны талаар одоо хашаа нэвтрүүлэх дээр асуужсэн да. Бэр хүчүүл байгаад байна. Тэгэхээр үүний одоо нурууны дутаг юугаар нөхөх гэхээр хурдаар нөхнө гэдэг л магадгүй хурд бас заан үгүйсэхгүй юм. За бол хурдан дээр бол тэгэл сүхд аврах дээр очиад ажиллаад байгаа л да. Ер нь энэ бас дөхөж байгаа улсын их баяр наадмаар бол ямархуу бэлтгэлтэй орж ирэхээр ер нь үеийнхэндээ дүүнертаа ер нь мэдрүүлчих шиг л санагдсан. Мэдээж аврах хангагийн хувьд бол өөсийгөө сайхан барилдаж төрүүллээ. За тэгээд хэсэг хугацааны дараа энэ нэгийн даваанаас эхлээд ямархуу барилдаа хийсэн бидэнд тодорхой харагдана. Монгол бүхэн өргөнд аврагын төрүүлж байгаа 41 дэх төрөө гэж ярьсан тийм. Монгол бүхэн өргөнд 41 төрүүлнэ гэдэг чинь 20 төрүүлээд 41 төрүүлж байгаа. Батүлзийн заан 32 төрүүлээд 22 үзүүлж байна. 22 үзүүлээд их шүүхт 19 удаа их шүүхт туссан байсан да. Тэгэхээр ер нь нэг сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол бүхэн өргөнд болсон барилдаан болгонд энэ хоёр бүхийн аль нэг нь хамгийн багадаа баг шүүхт зогсож байдгаа л гэсэн тийм зөвөр одоо бүдүүн бараг статистик гаргаж болохоор байгаа юм. Аль нэг нь байхгүйд бол нэг нь заавал дээшээ барилдаг. Яг энэ гар бариад хоёр бинтиг ингээд зураг татуулж байгаа. Энэ акшн бол бас л нэг тийм одоо ингэж хариулт экстүүлсэн болох байх л та. Дуучин жавхлан баясгал нарын тэр нөгөө нэг хоорондоо нийлдэг шиг л тийм гоё мэдрэмжийг Монгол бүхэн өргөнд авчрна лээ. Тэр хүн чинь санджигдгий билээ. Тийм ойрд гарч ирж барилдаг болохоор тэгээд дүүнэр сайжирцсан доороос шахацсан арслан олонтоо Батүлзийн заан тунаа их болцсон арслан гуртаа олон том. Баруун давуулгад нь Батүлзийн заан шуудгийнхаа барьцыг тавиад зүүн суугдаж таарсан. Тэгээ суугдаан дээр өөрөө урагшаага мордох гээд тэгээ яг мэдрээ толгойг эргүүлээ сулж байгаа юм л да. Яг цээж эргүүлээл яг өдөөс нь. За тэгээд Монгол бүхэн өргөний хүндэтгэлийн дэрт хуран цугласан аврагууд маань 4 зүрийн 2 бүхт маань баяр үргээд ихэр сайхан барилдааны ямар ихт болж өндөрлөлөө. 19 байсныг 27 болгоод тэгээд лангаа авраг холдуулаад энийг бас Батүлзийн заан ойртуулах одоо тийм боломж бас одоо ихэр байгаа бол гэж харж байна. Гэхдээ одоо заавал ойртуулаад бас албатай юм шиг л дээ. Тэгээд хоёр бүхэд мэдээж давахгүй хүн байна, давах хүн байна. Тэгэл барилдаан таарна. Гол нь энэ хоёр хүн чинь ингээд хоорондоо 27 барилдана гэдэг чинь
маш том амжилт байхгүй. Хангаа аврагтай 27 барилдаад 7-д нь давж байна. Энэ ямар тааруу юм бэ гэж хэн ч хэлэх хэрэггүй. Чи нэгийн даваанд хоорондоо таараад аманд нь гарч байгаа сумын зан аймгийн начин биш. Улсын зан хүн дээд даваанд л хоорондоо үзэн. Тэгэхээр хоорондоо 27 барилдана гэдэг л өөрөө ер нь бол дээшгээ яаж шахаж барилддаг гэдгийг тодорхой илтгэх тийм үзүүлэлт шиг санагддаг. Тэгээд одоо эд дунх нь хамаагүй нөгөө хамгийн чухал тулаан дээрээ л биш тулаанд ялагдах чухал биш нөгөө дайндаа ялах нь чухал гэдэг шиг Батөлдөө зааны хувьд бол бодсон юм бол мэдээж байгаа бах. Яг одоо дэлгэцэнд бидэнд улсын авраг хангаагийн улсын авраг цолтонд хүндэтгэл үзүүлсэн барилдаанд нэгийн даваанаас хэрхэн барилдаж төрүүлсэн бэ гэдгийг тоймолсон дүр сарагдаж байна. Нэгийн даваан Завхан аймгийн Ариат аймгийн начин Дарамсингийг шахаж давсан. Тэгэл нэгийн даваанаас эхлээд л авраг ер нь өнөөдөр нэг төрүүлнэ гэсэн тийм бодолтой ирсэн. Ер нь их нэгтөөсөн шүү. Дарамсинг начинтай барилдаад Синжигэн дээрээс Шилүүгсэн дээрээс явуул явчихаар байсан боломжуудаа бүгдийн сайхан хүлээж өнгөрөөж яваад шуудган дээрээс давсан бол хоёрын даваанд Завхан аймгийн Ариат аймгийн арцгаар Ринчинж өдөртэй оноолт тарж барилдаад баруун талдаа дархан мордох хэмхээрээ давсан. Завхны бөхчүүдтэй 1-2-ын даваанд дарааллаж барилдлаа. Завхан нутгийн 3 бөхтэй барилдсан юм да дүүрээ начтай. Тий. Шөвгийн дөрөвтөлтэй барилдсан. Ринчинж өдрийг даваад туг торж байгаа барилдана. Яг л өөрийнхөө зүүн шуудганы зүүн золгооныхоо барьцсан дээрээс хөндлөн толгой зөрүүлж халж. Эренчин жүгдөртөө бас задгаа явуул бас л эвгүй барилдаа. Өөрөөс эренчин жүгдээр ер нь нэлээд ер нь байдгаа шахаж үзсэн шүү. Эхлээд шуудган дээрээс толгой зөрүүлж халаад аврагын бас барьцыг халаад давшаад явж байсан ч үе байгаа. Эренчин жүгдрийн хувьд бол аврагтаа бас барилдаад ер нь бас энэ 100 аймгийн арсланд ойрхон аймгийн арслан цолонд ойрхон байгаа гэдгээ л бас харуулад амтсан баг. 3 даваанд аймгийн арслан Бямсүрэнг дахин баруун талдаа мордоод давлаа. За дөрвийн даваанд түрүү харагдсан аймгийн зан Алтан баярыг байран дээр шахартаад давсан. Тэгэл барилдаануудыг харахад бүгднтэй нь л яг золгоон дээр өөрийнхөө барьцсан дээр шуудганы барьцсан дээр хүрж байгаа л. Тэгээ энэ шахттаа бол одоо тэгээ жим бахтаа учраас Алтан баяр хөнгөхөө гараад ирж байгаа юм л да. Шүгэн аймд улсын аймгийн арслан Намнан сүрэнг давсан барилдааны дүрс бидэнд харагдаж байна. Намнан бол энэ дэр толгой зөрчсөн учраас урагшаа хөнтрөө ирэхэд ер нь бол санаанд ороогүй мэгтэй. Ер нь бодохгүй л дээ. Яг барьц тавьж байгаа юм шиг агшин дээр тэгээ урагшаа хөнтрөө татчихж байгаа хөлтэй байд. Аврагыг шуудгийнхаа барьцыг 50 агшин давс их огцом цээж эргүүлж барьцаа татсан. Яг улсын баяр наадам төрүүлж байсан тэр хангаа аврагаас бол илүү ялгаатай тийм уян арай жоохон жим багтай тийм хөлбөрлөл одоо энэ авар бидэнд харагдаад байгаа. Тэгээд энэ нь бол өөрт нь ер нь их гоё зохиж байгаа юм шиг л харагдаж байгаа. За тэгээд мэдрэмж бол гоё байлаа л дээ. Тий. Он гарснаас хойш ингээ 2 дахь төрөө авч байна дээ. Монгол өх хөргөнд. Мобиком группийн 30 жил 3 дахь төрүүлж байгаа юм байна. Тий, аврагын 3 дахь нь өөрийнхөө багшийн нэрмжлэлтэй дээр сүрэн заны барилтаа төрүүлсэн. Авраг цолтод хөндлөл үзүүлэх барилдаанд бол 2 дахь. Авраг цолны хүндэтгэлд 2 дахь төрүүлж байна. 9 жилийн дараа төрүүлж байгаа юм уу? 17 онд. Тий. 17 оны тэр гадаа болдог төв зингэлэхэд болдог гадаа болсон тэр авраг цолны хүндэтгэлийн барилдаа их гоё барилдаан болж байсан да. 62 зам бас сайхан барилдаж үзүүрлж байсан санагдаж байна. Мөнхөд авраг дөрөвт мөнхөд аврагыг хайжсэн. Мөнхөд авраг их сайхан дээшээ барилдсан. Тий, дөрөвт үлдээд хангаа аврагтай. За тэгэл 17, 18, 19 он гээл хангаа аврагын бас эд чинг нөгөө оргил формны үеийн гарч ирсэн дээ. Ковид вирус л гарч ирж ер нь хүн биш нэг вирус л аврагыг бас эд үед нь дарж нэг жил ирдээ зогсоосон шүү. Жил гарна барилдаан болоогүй. Тэр үед барилдаан болсон бол бас энэ хоёр бүхийн хин хинийх нь амжилт бас нэлээд дэше яригдах байсан баг. Бүхэн өргөнд төрүү зүрнэ. Одоо ер нь Сүхбаатар аврагын амжилттай бол нүдэнд нь харагдал их л ойрхон болчихсон байгаа даа. Ер нь ойрхон харагдаж байгаа баг л таа. 2 жилийн дотор гэж тааж байна уу? За ер нь ойролцоогоор 2 жилийн хугацаанд Сүхбаатар аврагын амжилтыг ахиулж бас Монгол өхийн өргөнд хамгийн олон төрүүлсэн бүх болох боломж хангаа аврагт мэдээж байна. 2 жилийн хугацаанд ч нэг амархан төрүүлчих болов гэж таагаад байгаа шүү дээ. Би бол гэтээ одоо бүх хөгжсөн доороос нь гарч ирж байгаа арслангууд сайн байгаа. Энэ үед бас тий. Ингэж барилж гин гэдэг чинь бас 41 төрөө аавна гэдэг чинь бас олон жил өөрийнхөө бэлтгэл сургалтыг яг өндөр түвшинд байлгах хариуцлага
Тэгээ аврагч өөрөө одоо ямар ёс чудагтай, ямар хуус хүнлэг тийм хүн бэ гэдгийг манай Монголын ард түмэн бол бүгд л мэдж байгаа. Тэгээд 40 удаа төрүүлэхийн тулд бас нэг бараг л 10 жил өдөр болгон л хүнд үлтгэлүүдийг хийж байж энэ төвшөнд хүрсэн байдаг баг. За мэдээж Батүлзий зааны өвч бас дуурсгсан үлсийг бол одоо хэмжиж барахааргүй л Ястаа хэмжиж барахааргүй урсгасан да. Улсын их баяр наадмаа орчихсан байгаа үед бас Совди хоёроо ингээд дээшээ барилдахыг харах бол их сайхан байгаа. Батүлзий заан ч одоо Шонхрын Батүлзий гэж анх Сумын Золтон залуугчдын барилдааны сар шинийн баярт Бүрнээгийн баян мөхтөө үлдэж үзүүрлэж анх өөрийгөө Сумын Золтон залуугчдын барилдаанд таниулж гарч ирж байлаа да. Бүх шатны барилдаанд дээшээ барилдсан бас цөөхөн хэдэн Цөөхөн мөхчүүдийн нэрлэгдэн дээ. Сумын зан аймаг зэрэг улс аймаг гэл. За ингээд өнгөрсөн 7 хоногт болсон барилдаануудыг тоомлон хүргэлээ. За энэ барилдаануудын ард дээр одоо бүгчүүдийн чансаа одоо хэрхэн өөрчлөгдсөнийг хамтдаа харцгаая. За өнгөрсөн 7 хоногийн байдлаар бүгчүүдийн чансааг Улсын арслан Батмагна 8950 оноотой тэргүүлж байна. За аймгийн арслан Амгаланбаатар 7850 оноотой 2 дугаар байрлал орж ирсэн бол Улсын зам Батүлзий 7500 оноотой 3 дугаар байрлал, Улсын авраг Хангаа 7250 оноотой 4 дугаар байрлал ахиж орж ирсэн байна. Тэр аймгийн арслан Баяр Жавхлангийн хувьд бол 5 дугаар байранд 7200 оноотой, Улсын зам Сүхбат 6850 оноотой, Улсын зам Хөдрүүлэг 6200, Улсын арслан Орхон Баяр 6150 оноотой 8 дугаар байранд ирэмблэгдэж байна. Ерөнхийдөө бол одоо Нэм гарагийн барилдааны төрөө үзүр бүх хоёр бүх ерөнхийдөө чансаа нэлийн ахиад орж ирсэн байна. Өмнө нь бол ихний 10-ын одоо сүүлээр л ирэмблэгтэй байдаг байсан шүү дээ. За ингээд өнгөрсөнд бол эх 7 хоногийн Монгол бүхэн өргөнд болох одоо барилдааны хуваар харагдж байна. За Баасан гарагт одоо жингийн ангиллаар одоо зохион байгуулагдах оюутны улсын авраг шалруулах тэмцээн болно. За мөн Бест Баазар шилдэг 64 бүхийн маш сонирхолтой одоо барилдаан Бэм гарагт 13 цагт болох бол Завхай аймгийн Сант Маргас сумын харьяад Улсын арслан одоо Нахиу хэмээх шагдрын сан чөрөнгийн дэрэмжид аймаг сэргийн цолтой бүхийн барилдаан болохоор байна. За ингээд өнөөдрийн одоо дугаарт хүрэлцэж ирсэн танд баярлалаа. Ингээд төсөөлт нь нэг базаад хэдүүлээс ямар хөө дугаар болбоо. За та бүхнийг намайг урьж оролцуулсанд их баярлалаа. Тэгээ ер нь одоо Монголын үндэсний бүхий холбоо үйл ажиллагаа бол тогтмол амжилттай сайхан хийж Монгол бүхийн хөгжилд оруулж байгаа хөв нэмэр одоо энэ 7 хоног болгоны хагас бүтэн сайн 5 дахь гээд хийж байгаа барилдаанууд шинээр санаачлан зохион байгуулж байгаа одоо оюутны улсын авраг гэж жингийн ангиллаар анх удаага Монгол улсад үндэсний бүхийг жингийн ангиллаар хийж үзэх гэж байна. Тэгээ ийм сайхан барилдаанууд одоо эх 5 дугаар сар бол одоо тэр чигтэл амралтын өдрүүд бүгд барилдаантай. Монгол бүхэл дайртай Монголын ард түмэн бөхөө үзэж цэнгсэн ийм сайхан сар та бүхнийг бид бүхнийг хүлээж байна. Тэгээд үнэхээр Монгол бүх гэдэг бол одоо Монгол түмний үнэт их өв соёл дархлаа. Энэ сайхан зүйлээ үзэж баясаж энэ сайхан зүйлээр хайрлаж дурлаж амьдарч байгаа да их талархаж байгаа юм да. Тэгээд та бүхний энэ сайхан нэвтрүүлэг өндөр амжилт хүсье. Ажлын их амжилтыг хүсээрөөё. За баярлалаа. Мэдээж хэлбэл яг ирэх одоо 5 дугаар сар бол одоо 14 одоо өдөр Монгол бүхэн өргөнд бол бүхийн барилдаан болохоор ингээд энэ удаагийн нэвтрүүлгийн ивент тэтгэгчтэй бас танилцуулъя. За ерөнхий ивент тэтгэгчээр хамтаа бүтээн Rio Tinto үргэлж өгөө Апу компани, ирээдүйн технологиор холбооны Mobicom, урьдчилгаагүй автомашин авахыг хүсвэл ганц тогос моторыг зориорой. За мөн хамтран ажиллагчаар Хүчрэг Монголын хөгжлийн хөт Шунхлаа компани, Оргилуун брэнд Оргилуун амьдрий, Өв Тэсэн өрөмтөг сүү их нүүдэл, өрхийн үйлчилгээний шинэ инфлэл Mobihome, Монпей хэлбэр байла тос тосгооны материалын дэлхийн алдарт брэнд Петроноос хамтран ажиллаа үзэгчтэй. За ингээд эх 7 хоногийн дугаараараа эргээд уулзцгаая. Түр баяртай.